Humor Measure. Шүчин болё гэж хатин тэр өдрөөс их шийдсэн. Тэрнээс бол би нэг дуучин болё явдаг гэсэн байна. Гой дуудаг залуу шүү. Гойд бол. За жүжигчин болъё гэж шийдсэн өдөрч явахтай үйл явдал болсон гэх. Тэр нь яг хамгийн анхны уран сайхны кино. Тэгээ Мартагчгүй намар нэг кино болохоор Дамжин найруулагч юм. Тэгээ яг нэг Сарнай туул гэдэг хоёр гол дүртэй бас ганц зориг баяр сайхан билээ тий. Ингээ энэ дөрвөн гол дүртэй. Тэгээд Мартагчгүй намар хоёр дээр яг нөгөө мойлогч нөгөө дууны тэмцээнд орсон хүүхдүүдээсээ сонгож байгаа дөрвөн гол дүр дээр сонгоо тэгээд туулын дүр дээр ажилласан. Тэгээд тэр тэнд болсон процесс тэгэл тэнд натурын тэр үйл явдал тэгэл дүр дээр ажиллах юм одоо тэр үед би дүр мөр дээр ажиллах гэж би юу ч мэдэхгүй хий хоосон төсөөллөөр бишээр бүр яг ингэж боддоор ингээд яг болох юм байна бүх юмаа бас ингээд зүйл дээр гаргаж болох юм байна гэдэг зүйл төрж исэн. Тэгэл тийм л байна да. Тэгээд яг нөгөө юу нь болохоор хүүхдийн пенри ордонд явдаг байсан би. Тэгээ драмын дугууланд амар зай агш дээр явж байсан. Тэгээд тэр үед яг төдийлөн яг өөрийгөө ийм драм театрын ийм жүжигчин болъё гэж бодсон зүйл байгаагүй. Зүгээр миний хамгийн анхны театрын одоо тэр тайзан дээр гарсан дүр болохоор тийм барилгачийн эмэгтэй дүр байсан. Бүр тайзан дээр гараад дуусчдаг. Хаашаагаа 4 метр ч юу ч л яг квадратыг хэлээсээ тэгэж хилээл тэгэл орчдөг. Тэгээ тэр гарсан хугацаа нэг бараг 30 секунд л ах. Тэгээ тэр нь миний хувьд бүр миний амьдралын бүр айгүй гоё мөч байсан л та. Тэгтээ би тэрнээс кинон тоглосноос кинон тоглох нь надад илүү одоо мэдрэмжийг өгсөн. Ийм 3 тохиолдол байна да. Тэр өгүүлэгч цуудын цагчгүйгийн өгүүлэгч болсон үе болохоор 8 настай. Тэр үед чинь бүр амар зөнөг болтлоо. Цэцэрлэгт явдаг байсан. Тийм бүр боловсрцсан бүр бараг нэг үлгэр бараг өөрөө бараг би бараг ингэж биш юм шиг л тийм багш магштайгаа ярилцаал. Тэгэл яг намайг ингэж хэлэхэд нэг унаг гарч ирэх хэвээр шүү өдр гэл тэгж байжсэн. Тэр зохиомж айгүй гоё. Тэгээ тэр чинь нөгөө бас айгүй олон хүүхдүүд өгүүлэгч болж байгаа шүү дээ. Тийм тэгэл гоёсэн да. Вау. Би гоё түүхээ яаж өгсөн тий. Би бүр ингэж бүр 8-аас тэгэрч бүр хүүхэд байхын тэр дотор нэг юм хүсэл явж идэг байсан шүү дээ. Тийм тэгэхээр чи насан туршийн хэсэг нь яг дэлгэцийн жүжигчин болох надад айгүй таалагдсан байна. Тэгээд дунд насны тэр драмын амар зай агш дээр явж исэн үе дээр тэр тайзан дээр гарахад тэр дүрээс тэгээ баг залууж байгаа баг насандаа бол тэр үлгэр амьсан гэдэг энд оролцоод тэгж авчихсан. Гайхалтай жөрний юу. Тий. Миний хувьд болохоор өсвөр насндаа яг 13. За би болохоор ерөөсөө мэрэгчлээ бүр айл уужид сонгоцсон. Тэгээ өмнө нь бол ардын хөгжмөр төгссөн. Ардын хөгжмөл лицей сургуулийн ардын хөгжмөчнөр төгсчөөд дараа нь за ямар мэрэгжил сонгох вэ гэд ээжийнхээ хүсэл шаардлагын дагуу жишээ мэрэгжлийг сонгосон. За тэгээд Санал тавьсны дагуу. Дагуу тий. Тэгээд сугарагч нөгөө ингээд бид ингээд уран чадрын шалгалтууд ингээд өгөхөөр 5 уран чадрын багш юм одоо тэнд хэдэн уран чадрын багш байна 5 байна уу 7 байна уу ингээд бүгд орж ир суугаад шалгалтаа авдаг. Тэгээд шалгалтаа аваад яж байхдаа нөгөө хүүхд толгоныг ингэж бүр ингээ ярилцдаг. Энэ хүүхэд энэ дүр дээр тохирч уу тохироогүй юу тэ юугаа этүүдээ ямар хуу хийсэн снроко яаж ажилласан гэх мэтчлээ ингээд бүгдийг нь ярьдаг. Тийм мэдрэмжүүд байдаг те. Одоо маа киноны шилжилтүүд чинь бас айгүй тийм ингээд одоо coincidence буюу нэг амьдрал тохиолж байгаа нэг үе үйлчлээд одоо таны нэг мэдэрсэн юм ч те нэг өмнө учирсан юм шиг эсвэл болж исэн юм шиг нэг мэдрэмжүүд байгаа байдаг шүү. Одоо тиймэрхүү байна ш та зүйлчээ тэгээд энэ чинь ингээд таны далд ухамсарт одоо ингээд хадгалагдсан байгаа шүү дээ. Тэгээ явж ирсэн нэг хэр мөчтэй ингэснэ. Энэ би яг харж ирсэн гэ тэ. Юу шиг үү? Дэжаву шиг үү? Одоо яг нэг тэрийг болох найз нэгтэй ер нь сөрөг үг байхгүй. Дэжаву ч юм бол ер нь нэг муу юм ингэ давтагдахаар их яригддаг. Илүү яг ийм эерэг үг нь болохоор одоо тэр нөгөө нэг coincidence буюу одоо нэг үечлэн. Гэхдээ ер нь бол адилхан л та үечлэн яг сайн муугаар нь ялгаад байна. Гэхдээ яг тэрийг чинь одоо цаг хугацаа шинжлэх ухааны талаас хүний нэг нүд ингээд цаг хугацааны хувьд төрүүлж аялдаг гэдэг байхгүй юу? Тэгэхээр тэр утгаараа л Ингээл аялсан аялтай.
хүний одоо параллел ертөнцийн юм уу тийм. Яг бүр нэг амар хүндрүүлжтэй болохоор зүгээр ер нь олон таамгууд байж болно шүү дээ тийм. Гайгүй хөнгөө ойлгосон. Тэр юмс хулангийн дүр дээр болохоор за анх ингээд нөгөө зохиолтойгоо танилцаад ингээд яхад их тийм зөөлхөн эмгтээлэг тийм дүр байсан л да. Миний хувьд болохоор анх зохиолоо аваад яг дүрийн нөгөө нэг танилцуулга намтар гээл тэн дээрээс хараад харагдах байдал одоо дүр төрхийн хувьд ер нь бол төстэй байсан. Тэгээд яг дотоод сэтгэл зүйн хувьд бол арай өөр зөрчилтэй байсан. Бэлгийн дүр дээр болохоор яг тэр дүрийн description тий одоо танилцуулгыг ингээд ирээд 38 настай тэгээд Америкт 19 жил амьдарч байгаа тий хайртай бүсгүй төлөө маш юм үнчээр тэр хүний мөрөөдлийг биелүүлэхийн төлөө ингэж явж байгаа. Тэгээд тийм дүлгөөхөн харцтай хаяа үе харахаа жоохон ширүүн болдогч тий ингээд нэг юм одоо дүрийн маань танилцуулга явж байгаа. Тэрнээс гадна яг сэтгэл зүйн хувьд нөгөө зохиолтойгоо ажиллаж байгаа. Тэгээ байнгын зохиолтойгоо ажиллана. Тухайн сарнаа өдөр тутам ер нь юу ийдэг бол тий яах вэ? Яаж алхаж гიშгдэг бол ямар хуу аризмтай байгаа бол магадгүй энийг энд тавихад яаж тавих бол бэлэгт маань нэг өөр тавина, сарнаа нэг өөр тавина тий гэх мэтчлээ ингээд нэг юм надад маш богино хугацаа байсан л да ерөнхийдөө. Тэгэхээр нөгөө аль болох тэгж өөртөө ойр тулахыг ерөнхийдөө хичээж ирсэн гэсэн үг. Энэ дүр маань өөрөө надаас бас одоо яг ингээд насны өвч гэсэн надаас одоо ах байгаад байгаа. Би тэрийг бас хэдээд удаа меншн хийж ирсэн. Тэгээд би хамгийн ихний байдал болохоор яаж тэр арк те одоо энэ хүний ертөнцийг би бүтээх үү. Тэгээд би хөвчлэн яг ингээд одоо аудишн ч юм уу сонгон шалгуултанд ингээ юм авахта Ута Хаген гэж хүн байдаг. Тэрний нэг юм юу 9 асуулт байдаг байхгүй одоо би хийн те энэ ямар цаг үед болж байгаа түрүүний найралч хэлж байгаа шиг дүрийн нэвтрэн гарах үйлдэл гээл те тэгээд яг гарахтаа чи юу хүсээд тэрнийхээ цаанаас юу авах гэж байгаа ингээл тэрийгээ ингээд нөгөө нэг брейкдаунаа хийчихээр илүү тэр хүний ертөнц тэр хүний зан чанар руу нэгээд информашныг би тэр руугаа оруулчихж байгаа байхгүй. Тэгээд ирэхээс нөгөө бид нар нэг юм үг өгдөг шүү дээ одоо аливаа зүйлийг 3-5-7 хоног ингээд давтаад ирэхээр дадал болоод бид нар суугаад ирдэг. Бодохгүйгээр нөгөө нэг далд ухамсартай бид нар за ингэ шүү гэж бодохгүй нэг мэтгэл өөрөө ингээд нэг аваад уудаг болсон тий. Тэрэн шиг нэг мэтгэл одоо нэг мэтгэл одоо тэр нэг юм тий. Тэгэхээр ер нь нэг иймэрхүү ингээд одоо хэсгүүдээр ингэж одоо салгаж тэгээ хөгжүүлээд тэгээд ямарсан энэ дүр дээр аль болох тэр дүрийг одоо дүр болгож ажиллахыг зорьсон. Яг зохиолоо бүтэн уншаад энэ хүн ер нь яг юу хийдэг хүн бэ гэж бодоод яг нөгөө хийсэн үйлдэлүүдийг би яг өөрөө Том нартай унтаж жижиг нарыг уулгаад хийж үзсэн байхгүй. Стрип орж үзсэн. Тэр чинь ингээд те баахан нуурын ирэг дээр ингээд шоувж байгаа шүү дээ те. Тиймэрхүү юмнууд. Тэгээд үзсэн урд нь үзсэн байсан юм аа ямар сайн. Тэгээд айгүй сонио яг надад зориулагдсан юм шиг байгац яг миний хүний амьдралд хүртэл. Тэгэл би яг энэ тоглоход бас ингээд нэг хүнтэй өргөдөг байсан. Тэгээд яг цалаад яг ганц би болцсон. Тэгэл яг ганц би болоод яг нөө зохиол дээр гарсан үйл явдлуудаа ингэж хийж үзмээр санагдаад. Тэр нь айгүй сайн гоё гэсэн юм бол тэрнээс бол яг ингэсэн би бэлтгэхдээ яг ингэсэн бол байхгүй. Шууд зүгээр тэр зохиолын үйл явдлаар зүгээр амьдэрсэн шүү дээ өөрөө. Гэтэ надад ч нөгөө нэг метод актинг яг байгаа байхгүй. Гэтэ зүгээр нэг зөрчилдөг зүйл айгүй их байдаг. Тэ одоо найрч бол айгүй олон жилийн экспириенстэй мэдчихэж байгаа ш. Би ингээд бас актинг техникүүдийг одоо аль нь илүү ажиллах юм болоо гэж ингээд байгаа зүйлүүдийг ингээд судлаа юм. Төвшөө шиг бас ингээд үр дүн айгүй сайн одоо бид нар мэдэрдэг те. Яг ингээд яагаад тэр чи тэр зүйлийг ингээд очиод экспириенс хийчихэр чинь тэр одоо тэр туршлага чинь тэр мэдрэмж тэр үнэр нь хүртэл байж байгаа тэр стриперийн те. Тэгэхээр нэг зоогүй тий хаа. Yes. Нааш миний хажууд Яг ч нэг зохиол бичгтээ нэг дүр тохируулаа бичиж байгаа бид нар бас. Одоо яг миний их дээр бол нөгөө юу штэ. Стрип баранд ороод хүүхэн найрдаг. Яг тэр хэсэг ингээд би энийг өдөөд энэ ч гэсэн ингээд надад өдөөгдөөд ингээд байгаад байгаа тэр мэдрэмж нь байгааддаг. Тэгээ тэрийг ингээд яг текстээр ингээд хэлэх гэхээр яг ингээд бас яг нэг тодорхой хэмжээний бас нэг болоод ч юм шиг үгүй юм шиг тэр нь бас нэг жоохон тийм хүндрэлтэй байсан. Тэрийг ер нь их бэлдэж нэлээд бэлдсэн тэр хэсгийг бол нөгөө тухайн яг ингээд синүүд одоо яг ингээд бүгд л ер нь сорьсон шин зүйлүүд ч тэр деливери хийх гэж байгаа тий. Одоо эргээ харахад деливери хийцэн. Гэхдээ тэр мөчтөө бол ингээд тэрнээс шаардж исэн эсвэл ингээд би тэгж мэдэрж байгаа тэгснэ тэр дотор нэг юм зөрчил нь ингээд надтай ингээд би өөртөө ингээд гайхаад байж байгаа син гэх юм бол одоо especially эмнэлгийн син дээр
одоо хулан бэлгээ хоёр яг тэнд ингээд бэлгээ хулан аварт орсны дараа хөвчөөш. Тэгэхэд бэлгээ ингээд үүдэн сарнатаа таарчаад орж ирэхээс өмнө тэнд яг одоо энэ асуултыг би ярихад бэлэн байна гэдэг нэг өчнөө энэ дотор авч явсан юм аа. Тэгээ хаалганах өмнө окей. Гэ ороод хулан дээр ороо те. Яг ингээд чухал амар чухал юм ярих гэж энэ үүдээс үгүй миний харсан үеийг хангаа мөн байсан гэж яг нөгөө нэг тэр чинь яг дүрийнх нь л юм чинь те. Тэгж яхад яг тэр одоо бүх байдлыг би таарыг харсан. Тэгээд чамааг ингээд бүх зүйлийг ингэж байгаа ч гэсэн би бүгдийг нь уучлаад чамааг одоо бүх юмтай чинь те. Тэгээд стил одоо ингээд өргөжлүүлээд хайрлнаа гэж байгаагаа хэлээд тэгээ яг хулан тэр ингээд амар хүнд жиг очиж байгаа байхгүй гээл те. Тэгээ хулан тэрийг авсныхан дараа би ингээд амар сонир мэдрэмж орж байгаа байхгүй. Бүгдийг нь уучлаа хайрлаж байгаа мөртлөө ингээд зөвхөн хайр юм уу? Эсвэл энэний цааныг нэг сонир хайраас гадна энд нэг юм хөндөй өргөөл нэг юм давхархан жоох үзий ядалтай юм орж ирж байгаа юм шиг те. Гэхдээ би өөрөө дотроо ингээд гайхаа те. Одоо яг ингээд тэрж байхдаа тэр ингээд дотор байгаа энэ одоо олон төрлийн юм эмошн явж байгаа байхгүй. Тэгэнгუთ ингээд би энэ хүнийг юу ч хийсэн хайрлаж байгаа ч гэсэн нэг юм цаанаа нэг юм би нэг юм ачивмент болно гэдэг шиг нэг юм accomplishment ингээд би нэг юм хүсэдсэн ингээд одоо тэр нэг хүсэл нь биелдсэн юм шиг те ямар нэгэн байдлаар шууд ганцхан биелсэн гэхээс гадна тэнд нэг юм одоо ийм шууд үзэн ядалт гэж болохгүй. Тэр дунд чинь гэхдээ үзэн ядалт хайр, гэмшил, тэсвэр төвчээр эсвэл чи миний өвцнийг мэдрэх ч юм уу те нэг ийм холилдсон одоо эмошн явж исэн. Тэр бас надад ийм би тэгээд зураг автаа дуусчаад нэг сайн ингээ гайхаад нэг ийм нэг ойлгомжгүй үед нь шүү дээ бид нар заримдаа ингээ мэдэрж байгаа эмошныг ингээ үг болгоод гарга гэхээр нэг ийм за энэ чи ямар үг болох юм болоо ч юм уу те нэг яг тэр бас айгу надад одоо ингээд эргээд киногоо үзэж авч гисэн тэрлүү ингээд буцаад аваач чийдэг. Яа. За миний хувьд болохоор ер нь аль нөгөө хамгийн анх ч бидэд нөгөө юун дээр яг миний нөгөө зурагч нь юунаас эхэлсэн юм а? Эмлийн сценээс эхэлчихсэн. Надад болохоор бүхэл сценүүд айгу юу байсан? Сонирхолтой байсан. Тийм тэгээд яг нөгөө юу талтай одоо зүгээр нэг мартагдахгүй байгаа тийм сцен бол нөгөө машин дарилдаг хэсэг. Би тэрэн дээр одоо хүртэл ингээ би амар гоё унах хэвээр байж гэж бодоод байдаг. Гэтэ энийг нөгөө нэг битээ амар нөгөө хүн дээр бас битээ хүлээж аваарай. Энэ миний хувьд айгу тийм би ингээ миний ингээ цааш хүн ингээ насан туршдаа суралцдаг ялангуяа жүжигчин болъё гэж зорж байгаа бол бас ингээд бүр байнгын суралцаж байх хэвээр. Тийм учраас өөрийнхөө скил буюу ур чадварыг сайжруулахын тулд би одоо өдөр болгон машинд мөргүүлээд ахиж хайшин. Гэтэ зүгээр тийм техникли одоо өөрийн бие дээр авах тийм юмнуудаа би одоо сайжруулъя. Би энэ дээр ажиллах хэрэгтэй юм байна гэсэн тийм юм одоо би авчаад байгаа. Шинэ мэдээлэл гэх юм бол тэгээд тийм учраас тэр сцен одоо дээрээс санаанаас гарахгүй байгаа. За мэдээж машин мөргүүлж байгаа юм чи ер нь яг яач ч унж болно л доо. Тэг би ингээ яг ингээд эхний өдөр би ингээ надад ингээ өөртөө би нэг марууж шиг санагдаад байхгүй нэг маруужийг хайлаад унчдээ штэ. Мөргүүлж байгаа биш яг маруужин шиг санагдаад. Тэгэхээр ингээ тэр талын туршлага суугаагүй учраас тэр надад айгүй сонин одоо шинэхэн санагдаад тэгээ би одоо тэрэн дээр илүү ажиллах сонирхолтой байна. Одоо биеийн хилэмжээр тийм биеийн хилэмжээр ингэж байх юм аа. Тийм. Тэгээ би одоо ингээд нөгөө морь зороо ингээ унж явах давхиж махтаа баг ингэж тавьчих. Өөр нөгөө хөдөлгөөнөө өөр дээрээ авч сурж байгаа. Тийм. За ер нь бол ингээд миний өөрийн жүжигчний туршлагаас ч юм уу ингээд харах одоо тэрнээсээ л одоо улбаалаад явна штэ. Тэгэхээр би ингээд нөгөө pre-production биднэрт өөр нь уран продакшны хугацаа угаасаа маш бага байдаг. Тэгээ би тэрэн дээр ч гэсэн ингээд нэг тийм ач холбогдол багс нэг өгдөг. Зохиолоо өгсөн. Тэгээ би нэг удаа ярьж өгдөг. Зохиолоо би заавал амаараа ингээд ярьж өгдөг. Зохиол уншсан бай, уншаагүй ч бай. Тэгээ бүр болж өгөл уншихаас өмнө ярьж өгөөд тэгээ би ингээд баг ингээд өөрөө тоглоал ингээд ярьдаг шүү дээ. Одоо сайн нэг пост гарцсан байна. Миний ингээд ярьж байгаа. Тэгээ яг ингээд ярьж өгөөд тэндээс би илүү их намайг миний үсэд байгааг ойлгоод аваасаа гэж бодож байгаа учраас тэр яг юг хийдэг байхгүй юу. Тэгээд дараа нь ингээд зохиолтой уншаа энэ дээр ингэж яриад исэн. Энэ дээр ингэж яриад исэн. Энэ дээр нэг ийм яриад исэн гэд. Тэгээ тэр эмошныг ингээд алдахгүй байвал илүү их тэрийг чеклж авах хэрэгтэй юм шиг аваасаа гэж би их хүсэж идэг. Тэгээд надад
шинэ жүжигчд ирэх, шинэ хүнтэй ажиллах, жүжигчний хувьд ч тэр найруулагчийн хувьд ч тэр ажиллахад тэр хүмүүнийг урд нь таньдаг байсан уу, танихгүй байсан уу ерөөсөө хамаагүй тэр ингээд юу бэлдэж ирсэн надад маш сонирхолтой байдаг байхгүй. Бүр ингээд яг жүжигчний хувьд ч гэсэн огт танихгүй хүнтэй яг хайртай хүн, хайр сэтгэлтэй болж тоглох нь хүртэл ингээд ийм нэг ийм сонирхолтой. Тэ тэр чинь л хамгийн амттай хэсэг нь шүү дээ. Тэ ингээд бүр ингээд юугүй болцсон хүнтэй ингээд бүр амар найзууд байгаа л та урд нь хичнээн кинон тоглолцсон үнтэйгээ ингээл тоглоход айгу хуучин штэ тэр чинь тий. Тэгээ тэрний юу бэлдэж ирсэн хичнээн тийм байсан ч гэсэн юу бэлдэж ирс тэр дүр дээр яаж ажиллаж байгаа нь маш сонирхолтой. Тэгээ шинэ хүмүүс бол тэрүүгээр их хамттай байдаг байхгүй. А дээрээс нь тийм учраас ч би ингээд маш их мэрэгжлийн бус хүмүүсийг ч гэсэн авч ажилладаг. Тэд нар чинь ч гэсэн бас хүн юм болохоор энэ тэнд очиад ганцаараа ингээд бүфтнүүд бэлдсэн явж байгаад ирээд тэрийг хийж байгаа нь ингээд маш урам зориг өгдөг. Тэгээ сонирхолтой байдаг, нүд ам хүлээн авалт үнэлтүүд ч гэсэн цоо шинээрээ тий. Тэгээ тэр шин үе мөч чинь л яг хальсан дээр буухаар айгүй гоё үнэн. Энэ бол бас миний хувьд нөгөө бусад кинонууд дээр би огтхонч тэгж илүү нээлттэй гэх юм уу тийм байдлаар орсон сцен баг байхгүй. Тэгээ энэ кинон дээр бол нилээд одоор бол өөрийгөө нээж гээд байгаа. Тэгээд учиргүй тэр сцендээ ингээл гэртээ бэлдээдээс юм бол байхгүй яг ингээгүүт нэг гэж юм. Тэгээ би яг шууд цэвэр амраахт итгэл тэгэл юу н аваа авчихсан шүү дээ. Тэгэл ингээл инээ тэрээгээ мэдээж хэрэг маш их би одоо яг үнэхээр хөлсдөг хутгалцсан одоо ингээл санаа зовох тийм нүд байлгүй яах вэ. Тэгчнээ ингээд зөрөгтэй тэрэндээ оролцож байгаа ч гэсэн ингээд зөндөө олон бодол санаа тэнд ингээд байсан. Тэгээд энэ сценээ давж гарч чадах болов ч гэдэг юм ингээл байгаа. Тэгээд 90% бол яг амраахт би найцсан. Тэгэл хүнд найдчихар чинь айгу амар юм бэлээ. Тэгээд мэдээж яг эмэгтэй өөнийхөө ингээд мэдрэмжүүд ингээд янз бүрийн зүйл хоолой нэмэгчих юм уу те тиймэрхүү юмнуудаа өгөөд 0-аас бусд нь бол гайгүй байсан. Тийм. Яг нөгөө илүү одоо нөгөө нээлттэй талаасаа гайгүй байсан. Тийм 0 дээр бол би сандарсан. Тоглолтыг бол ингээд одоо ингээд үлгэрчлэх юм бол одоо би чам таартай гэдэг үгийг одоо энэ дэлхий дээр байгаа 8 тэрбум хүн бол 8 тэрбум янзаар хэлнэ шүү дээ. Тэгээ тэн дотор ингээд яг жинхэнэ хайртай хүндээ ингээд би чам таартай гэж хэлж байгаа нь бол ингээд 8 тэрбум янзаар энэ ингээд үнэн хайр сэтгэлээ илчилж болно шүү дээ. Гэт бид нар ингээд тоглолтын дээр ингээд яхад нэг ремарк тавиал ингээд сцен тавьсан байж шүү дээ. Тэгэнгүүт тэрэнд яаж тоглох юм бэ? Тэрэнд ингээд тийм яг үнэндээ бол ингээд ийм тулцсан төгс тоглолт гэж хизээч байхгүй байхгүй. Төгс тоглоно гэж хизээч байхгүй. Зөвхөн үнэн тоглоно л гэж байна. Үнэн болох юм бол тэр төгс тоглолт болно. Тэ 8 тэрбум янзаар секстж болно шүү дээ. Тэ мэдрэмж авч болно. Тэ тэгэхээр тэнд ингээд би бол хувьдаа баг ингээд бэлддэггүй. Би ингээд ер нь их бэлдэж ордгоо. Яах вэ энэ дээр яаж ингэж тоглох вэ гэж бэлдэж ордгоо. Яг тэр цухаан нөхцөл байдалтай л яг үнэн амьдарчих юм бол тэр нь ийм ингээл гар хөдөлгөөн нь ямар болгоч юм бэ ч юм уу. Хүн ер нь амьдралдаа маш болгол хөдөлдөг шүү дээ. Тэ? Амьдрал дээр ер нь ямар ч байдгийг билээ мэдэхгүй шүү дээ. Бид нар мэдхгүй төгс юм байхгүй юм чинь. Тэгэхээр тэр бол ингээл яг үнэн л байх юм бол тэр тоглолт ингээд юм. Тэгээ тэрэндээ л найдах хэрэгтэй. Тэгээ зураглаачтай найдана. Хаанаас авах гэж байгаа өнцгөө л бид нар ингээд маш сайн яах хэрэгтэй. Мессцэн өрөнгөт ингээд тэгэл зураглаачтай найдана. Ер нь бол зураглаач гэдэг бол одоо яг тэр зураглаачийн харж байгаа лүкер чинь зэрэгтэл бүгдээр харж байгаа шүү дээ. Тэр л монитор шүү дээ ер нь бол. Тэр дотор аль өнцгөөсөө байвал тэр чинь дэмжих юмнууд байна шүү дээ. Ингээд энэ өнцгөөс авбал энэ хоёр их эргүү өмнө дээшээ болоод их гоё үзэсгэлэнтэй харагдаж ин ч гинөө те доод палаанаасаа ингэх юм байна гэд тэднийг ингэж чеклж авч байгаа л тэгэл тэндээ амьдрах хэрэгтэй, үнэн амьдрах хэрэгтэй. Бидний тоглолт чинь бол ингээд тайзны тоглолт бол ингээд нэг гараад 2 цагийн жүжиг тоглоход ингээд холын зан гүйлтчих байхгүй. 2 цаг ингээд ямар ч дүрээсээ гарахгүйгээр тоглож болно. Кулисэн дотор ингээд бас ингээд хадгалж үлдэж байгаа л гарахтаа ингээд гэтэл бид нар чинь мотор тэгээд кат 2-ын хооронд чинь бид нар чиг ойрын зан гүйлчих. Тэгээд тэр дотор маш хурдан мэдэрч тэр чинь үнэн болгоно гэдэг чинь бас тодорхой процесс хугацаа хэрэгтэй шүү дээ. Тэрийг л бид нар ингэж өөртөө маш сайн суулгаж авах хэрэгтэй юм шиг байдаг юм шиг байгаа. Би өөрөөр дуртай ярьж ийн л да. Тэгээд тийшээгээ үнэн л байх хэрэгтэй л. Тэгээд үнэн гоё секс бол бас гоё шүү дээ. Тийм ээ. Хосоо олсон үнэн үү? Үгүй. Худал гэж. Алкогол явж байна.
Тэд нар олдоод өгчөөч те ямар төвөгтэй юм те тэр. Тэгээд анхны одоо дүрийн тэр сонголт бол сарнаа дээр ирж байсан энэ үзэгчийн асуулт бол үнэн. За тэгээд сарнаа дээр гэхдээ би тийм их ажиллаагүй. Яг ерөнхий яг ингээд эхэлж явж байгаа тэгээд хулан болсон байхгүй юу. Тэгэхээр хулан дээр сарнаагаа одоо илүү ажилласан гэсэн үг. Тэгээд харьцуулах юм бол мэдээж хулангийнхаа дүр дээр илүү ажилласан учраас би хулангийн дүр дээр ач холбогдол өгөөд. За нобо гинэ. Таны эксийн нэрийг бэлгээ гэдэг байсан. Та дүрийнхээ нэрийг эксийнхаа нэрээр өгсөн гинэ. Үнэн юм уу? Yes and no. Би бол дүрийнхээ нэрийг өгөөгүй. Гэхдээ маа эксийн нэрийг битгий гэдэг байсан үнэн. Бэлэгтмаа дээр сарнагийн дүр дээр ажилласны дараа дүрийнхээ моднаас гарч чадахгүй бэрхшээлүүдтэй тулгарсан гэсэн юм уу? Үнэн шүү дээ. Юу нөө. Тэр чинь одоо за он гараад ер нь 1 сар гараад байгааг болсон юм болов? Тийм. Ер нь нөгөө тэр чинь айгүй хүнд дүр шүү дээ. Сэтгэл зүйн хувьд айгүй хүнд дүр байсан болохоор тэндээс ер нь жоохон гарч чадахгүй хэцүү л авсан. Тэгээд сүлдээ сэтгэл зүйч дээр очиод яагаад агаагаа асуугаад юм ярихаар л хоолон дээр ингээд зангираад нөлбис гарч гал бүр ингээд юу болоод байгаа сайн өөрөө ойлгох байсан тий. Би тиймэрхүү байдалтай байх нь байсан. Магадгүй бүр ингээд удаан үргэлжилсэн бол бүр хэцүү байх байсан байх гэж бодсон. Одоо магадгүй Холливуудын кинонууд одоо бараг 2-3 жилээр ингээд тий ингээд хийгдэж байгаа тэр олон жүжигчд маш олон сэтгэл зүйн асуудлууд ингээд гардаг тий. Тэр чинь ингээд олон жилийн турш тэр дүрийг ингээд сэтгэл дотроо ингээд өөрөөсөө өөр хүн бүтээгээд яваад ах чинь ер нь бол бас тийм ч бас тий амархан зүйл бас биш шүү дээ. Үнэртүүлсэн нэ. Гэхдээ одоо үзэхэд нөгөө бүр ингээд тэр уур амьсгал бүр үнэрт. Бид нар бол яг нэг ингээд камер дээр ингээд нүдний согтуу хүний нүдний тоглолт ингээд уугаагүй хүн нүдний тоглолт нь ингээд худлаа харагдаад байдаг байхгүй. Ингээд уучгаар ер нь тэрийг ингээд согтуугаад эхлүү тоглож эхлээд байдаг байхгүй. Тэгэхээр бид нар бол жүжигчтэй ер нь бэлдсэн замаа нэг 50 грамм тэ 100 грамм бол ингээд уулгаж ингээд нүд ингээд уулааж нүд ингээд усгүй ч юм уу тэр чинь группний ах юм тэр чинь ингээд механикаар хийж болохгүй. Тиймэрхүү юмнуудыг хийсэн. Гэхдээ бид нар одоо тэр чинь тодорхой тексттэй, өөрөлттэй, тэ үнцгтэй тэгээд дээрэс нь өөрөө найруулж байгаа. Тэгээд тоглож байгаа энэ чинь маш их олон юм контролдж байгаа. Тэгээд үсэрч ундаг, барьдаг гэдэг ингээд аюулгүй байдалч гэдэг юм уу. Олон юм яаж байгаа учраас тэрэн дээр бид нар бол маш одоо контролтой ажиллаж байгаа. Тэгэхдээ бид нар бол яг энэ дээр бяцхан хэмжээний бол нэг 100 грамм бол виски бол яадаг штэ ер нь бол яасан штэ танаас. Үнэ. Тэгээд дараа чи шилээгээ тодлоо. Яг би ингээд дотроо байдаг ингээд боддог юм баталсан гэх юм уу те. Одоо энэ яг амьдралынхаа чиг шугам яаж хүн ер нь яаж амьдрах хэвтэй юм бэ гэдэг нэг тийм одоо миний дагаж мэддэг итгэдэг тэр зүйлээ ингээд энэ кинонд энэ дүрээрээ ингээд олж харж тэгээ ер нь бол батсан л да. Юу нэр нь юу юм гэхээр бол ингээд хүн бол ингээд илүү дутуу юмыг бол ингээд мартах хэрэгтэй. Тэгээ хүн ингээд уучлах хэрэгтэй. Тэгээ тэр дотор байгаа энэ хар бараан зүйлээ ч юм уу ингэж гаргаж хаях хэрэгтэй. Тэгээд өөр юм орон зай оруулах тийм сав суулга бэлдэх хэрэгтэй юм байна. Тэгээд ингээд ер нь эхний реакшн нар ингэж ер нь хөдлөх нь амьдралд ингээд тийм сайн зүйлийг авчирдгүү ч гэдэг юм уу те. Ингээд миний ингээд далд боддог байсан, ухаж хайж исэн зүйл маань ингээд энэ кинонд мэдээ зохиол дотроос гарч байгаа юм чинь. Тэгээд ингээд бичгтээ цаасан дээр буугаад тэгээ ингээд дүрсээ болоод ингээд бийжиж амьлаад тэгээд дараа нь киногоо хийсэн кино гадандаас нарахад тэгээ би яг өөрийнхөө амьдралд бас ингээд нэг том зүйлийг ингээд баталж нээсэн гэх юм уу да. Тийм миний бодож ирсэн, миний хичээж байгаа бол зөв юм байна гэж би олсон гэсэн. Яг хой хүн бол яг нэг жоохон даруухан одоо энэ одоо юу гэдэг нэг амар нээлттэй биш тийм хүн. Тэгээд яг тий. Тэгээд би өөрөө тэгээд яг энэ дүр дээр ажиллаад айгүй нэг тийм жоохон бас нэг жоохон задгаан цаашаа нэг юм чөлөөтэй нэг тийм илүү нээлттэй болдог. Тийм энд ажилланаар бол яг тийм юм ер нь нэлээд сурсан. Нэг нэлээд тийм мэдрэмжийг ер нь авсан. Одоо ер нь тэргүүрэл баг миний хувьд тэгэл нөгөө нэг аль руу ярьсан ч нөгөө дүрнээсээ гарч чадахгүйсэн гэдэг шиг тэгээд ер нь хитрхи тэгж хүнийг одоо өөрөөсөө илүү чухалчилж ингээд хайрлах ер нь хэцүү юм байна да гэж бодсон.
ер нь бас хитрхийх тэгээд ах ер нь дэмий юм байна да. Ялангуяа эмэгтэй хүн өөрийгөө бас бодох цаг хугацааг өөрөө өөртөө гаргаж авахгүй бол хит зөвхөн ганцхан хүнээр амьдрал ганцхан хүнээр өөрийгөө төсөөлөл те тэгэх нь ер нь бол эргээд амар том өвдөлтийг хүн чинь өөрөө мөнх босч шүү дээ те. Тийм учраас маш их тийм том өвдөлтийг авчирдаг юм байна да гэж бодож байна. Миний хувьд болохоор зүгээр илүү анзаарсан зүйл гэх юм бол бид нар ер нь яг одоо яг хоо бэлгийн дүр одоо айгүй юм олон залуучуудын одоо бас төлөөлөл байж болж байгаа юм да. Хайр дурлалыг төлөө бүр ингээд бүхнээ зориулдаг тий. Нэг хүний төлөө бүгдийг ингээд өөрөө гаргадаг. Өөрийн гэсэн мөрөөдөлгүй болтлоо тий. Тэгээд явдаг. Гэхдээ юмд ер нь нэг юм баланс эсвэл бүр игээд эхнээс нь харах юм бол анханасаа л тэр үйл явдал тэр эхний мэдрэмж биш эсвэл болоогүй бол тэр олон жил дэвчиж гүрийгээ тэгээд стил энэ чинь юм бүтэмжгүүл яваад байгаа байхгүй. Тэр хоёр хүн хоорондоо яг ийм нэг ив болж чадаагүй шүү дээ. Энэ яан болж чадаагүй нэг ингээл тэгэхээр ер нь яг зөвөр бид нэр ингээд заримдаа тэр нөө мэдрэмжээ айгүй сайн сонсоод болгоно гэд бид нар их зүтгэдэг шүү дээ амьдрал дээр. Гэхдээ зөвөр юм болго хоёр талаа тий зөв буруу гэж байхгүй. Гэхдээ зөвөр эхний тэр нэг мэдрэмж анханасаа болоогүй бол бас тэр яг болохгүй юм байна да, болдгүй юм байна да гэсэн зүйлийг бас ингээд одоо энэ хулан бэлгээгийн одоо хангаа сарнаа энэ тий хосоо энэ тавын болоод байгаа үйл явдлууд дээр одоо тэр ертөнцид ингээд бас тодорхой хугацаар амьдраад ингээд яг ингээд тэрийг бас илүү тодтогч өгөөд тэгээ бас амьдрал дээр тийм байдаг шүү гэдгийг бас ер нь ингээд одоо бусд руу ингээд тэгээ харахаар нөгөө нэг энэ ертөнцийг ингээд анзаарчаар тэр чинь ингээд тархинд байнгут нөгөө нүдэн анжаад нэг өнгийн машин бодоод нэхэр ингээд бүгдийг ингээд анзаараад эхэлдэг штэ тэрэн шиг ангууд амьдрал дээр ингээд харангууд яг нэг иймэрхүү болоод байгаа эсвэл ингэж амьдраад байгаа нөхцөл байдлууд илүү тодорч харагддаг гэх юм уу тиймэрхүү мэдрэмж төрж байна. За холонгийн дүр дээр ажиллаад бол яг хөө тэгэл хүмүүст ойлгох юм нь ер нь киног үзээд ойлгох юм тэгэл янз бүрийн л өнцөг байгаа. Гэхдээ гол юм нь ер нь юмыг жоохон өнгөрөөчүүл зүгээр идэг. Тийм хүнд одоо үгээ хэлэх боломж мөч тэгэл олддог. Тэр мөчөө хүлээсэн дээр бити яарж байгаараа гэсэн. За нөгөө талаар болох юм бол олон анги кинонд ажилласнараа би илүү ингээд туршлага сууж байгаа. Цаашаа ингээд кинонуудаар яаж ажиллах талаар илүү туршлага сууж байгаа гэсэн. Яаж ажиллах уу яах вэ гэдэг ажлын тал дээр бол тийм одоо туршлага суусан. Гой ном унших хэрэгтэй. Тийм уран зохиолын номнууд тэгээ түүхийн номнууд би бол уншдаг. Уран зохиолын ном уншихтаа ингээд нэг дүр болгонд нь орж бас ингээд тоглож үзэж уншдаг. Гэх юм уу те ингээд яг энэ үгийг хэлэхдээ яаж хэлсэн бол тэр дүрийг яасан бол гэл тэр дүрүүдийн тухай бодоол дээрэс нь кино маш сайн үзэх хэрэгтэй. Кино л их сайн үзнэ. Дээрэс нь одоо хүнд уншихгүй ч гэсэн ингээд шүлэг найрглал нөгөө нэгдүгээр бие хоёрдугаар биенээс явсан өгүүлэлгнүүд байдаг штэ. Тийм өгүүлэлгнүүдийг ингээд өөртөө их уншиж ганцаараа явж байхдаа их уншдаг. Ингээд тэр нь ингээд дараа текст хэлэхэд маш амархан болгож өгдөг гэдэг ч юм уу те. Тэгээд бас ингээд сэтгэлээ хөдлөх тийм хөвөлдөг тийм дадал привичкийг суулгах хэрэгтэй. Ингээд машинтаа ганцаараа явж ивэл би ингээд гой ай сонсох ч юм уу, гой түүх сонсох ч юм уу. Тэгэхэд ингээд миний хоолой сангирж гинөө те. Тэгээ миний ингээд арьс гүүсбамп болж гинөө энэ минь чи ингээд байнга сэтгэл хөдлөж идэг. Бид нар өөрсдөө сэтгэлээ хөдлөхгүй бол зэрэглэн сэтгэл хөдлөхгүй шүү дээ. Үзэгчийн сэтгэл хөдлөхгүй. Тэгэхээр ингээд бид нар л өөрсдөө сэтгэлээ хөдлөж ийж хаанаас сэтгэлээ хөдлөж чинь тэр болгоныг ингээд байнга бэлэн байдалд байлгаж авах. Тийм дасгал сургуулиуд хаанаас ч авч болно. Бид нар угаасаа амьдрал тог. Бид нар чинь ямар тэмцээн уралдаанд оролцож байгаа. Бид нар чинь амьдрал тоглож байгаа шүү дээ. Хүний л нэг амьдралын нэг хэсгийг тоглож байгаа учраас тэр үнэн байх, итгэх тэр тадлуудыг л ер нь аль болох ирж ажил янз бүрийн юмнаас гаргаж авч ингээд анхаарал ажил хэлэлтгэл байж штэ энэ хүнийг ингээд энэ урлагтаа яаж уралж гин тэ ингээд тэ энэ баярлагтаа яаж баярлж гин одоо миний хамгийн их одоо үздэг юм бол юу байхгүй юу нөгөө Got Talent гэдэг шоу ба штэ American Got Talent, British Got Talent гэдэг тэрийг ингээд би ингээд бүглэрэл бол маш удаа үздэг байхгүй. Тэн дээр ингээд тэр чинь ингээд одоо 5 дүртэй тийм киног байхгүй юу. Сэрэтэл шүүгч, оролцогчийн ард тал буюу хөтлөгч гэдэг ингээд 5 дүртэй. Тэгээ тэдний бүгдийнхээ реакшнууд ингээд гардаг. Тэгээ тэр Golden Buzzer авч явахдаа яаж баярлж гин ямар ч нөгөө нөө хариулт аваад бууж байгаа хүн яаж бууж гин ингээд
тэр олонний өмнө гарч ирж байгаа хүний реакшн ямар байдгийг те тэр амьдрал нь тэр голж байгаа гол дүрийн орлогч нь өөрөө түүхтэй хар тавдраа ялсан малсан ч гэнэ ингээд тэгээ тэр бол ингээд хамгийн ихэнд байдаг сайн одоо сургуулилт хийх анхаарал харах юм тэнд байж идэг гэдэг ч юм уу те тэгээ ингээд цагаа ашиглаад тэгэл юунаас ч бол хайж болно л доо. За миний хувьд болохоор ерөнхийдөө бас кино үздэг. Ном уншихыг бас маш их эрмэлздэг. Тэгээд хамгийн их нөгөө надад толгомдчихсан асуудал дээрээ л илүү их ажиллахыг хичээжсэн. Тэр болохоор одоо энэс өмнө хийгдсэн хохирогчийн параб явагдаж байхад би чинь бас маш олон удаа параб өгчсэн юм аа. Тэгээд тэн дээр очиод яаж байхдаа би өөрөөсөө нэг алдаа олж харсан байхгүй. Тэгсэн би ингээ ярихдаа амар их мимикэрээ ярьдаг. Миний нүүд ам хөмсөг ингээл бүр тустай амар ажиллаж ингэж хөдөлдөг хүн байхгүй юу. Тэгээ ингээл бүр тэрэнд ингээд бүр амар их юм. Тэгээд тэрийгээ бүр амар олж хараад тэгчээд талтай харьцаад за би энийг засахгүй бол юусэн ингээ болохгүй маань. За яг энэ театрын жүжиг мужигт магадгүй те байж болох юм асуудал. Камерын жүжиглэлтэн дээр бол ер нь бол маш хэцүү юм байна. Тэгээд талтай маш их ажиллаж эхэлсэн. Ерөнхийдөө хөмсгөө хөдлөхгүй ярих те. За нүднийхээ харцыг тогтоож ярих гэх мэт те. Амаа ингээд юм ярихдаа хит ингээд дихцтэй юм уу? Одоо би одоо хит дихцтэй ярьдаг хүн юм шүү. Ерөнхийдөө манай ээжийн маань амны харцаг ч гэсэн тийм л те. Тэгвэл хүмүүс ингээд энэ ямар баг ингээд хүчээр ингэж ийм хоолойны үг гаргаж ч юм уу ингэж ярьж ийн гэж ойлгоод байдаг. Гэвч яг миний өгдөл өөрөө тийм байгаад шүү. Тэгэхэд тэр өгдлийг би яаж засах уу гэл дандаа толтой харьцаж яриад тэгэл амаа ингээд маш бага хэмжээний хөдлөгч хоёр нэ үгээ яаж хэлэх үү, яаж харцаа хөдлөх үү, хөмсгөө яаж яах вэ? Дандаа тэгж л ажиллаж исэн. Тэгээд хохирогчоос хойш ерөөхдөө тэрийг нөгөө амар бодоод ингээд байн ингээд хаяа нэг толон тарахтай яг тэрийг бодоод яваадсан болохоор магадгүй дараа нь яг тэр мимикэн дээр арай бага алдаа гарсан юм байна да гэж би өөрийгөө олж харсан. Вау. Тэгээд миний хувьд бол би зүгээр одоо ингээд оршиж байгаа байдал маань ч те өдөр тутамд амьдарч байгаа on camera, off camera байхдаа яг л би жүжигчин хүн гэдэгтээ би байн итгэдэг, байн өөртөө сануулдаг. Жүжигчин чи ямар хэмжээний ямар байлаатай жүжигчин. Одоо би зорилго байж байгаа. Гэхдээ тэрийг би болно гэж биш. Тэрийгээ би одоо болцсон мэтэр би өөртөө ингэж амьдарч явахыг зорддог. Тэгээд яг мэрэгчлээгээ холбоод яг тэр нь маань одоо миний ингээд бага байдал зан характер маань яг тэрнгээрээ явж байгаа. Тэгээд бид нар чинь дандаа одоо юм түрүү найрлаж хэлж штэ амьдрал дээр байгаа үйл явдал кинонд л гардаг тий. Тэгэхээр яг ерөөсөө observation-ыг бас айгу юу одоо онцолж хардаг. Ингээд явж байхдаа хүнтэй ярьж байхдаа хүнээс сонсдог тий. Тэгээд зүгээр ингээд машин бариа явж байхдаа ч гэсэн өглөө өдрөө эхлүүлэхдээ тэнд байгаа нэг хүн зам тавиад эсвэл нэг яарж байгаа нөхөр хамаал оруулаад тэгээд тэр хүний буцаагаар баярлж байгаа байдал эсвэл би санамсгүй хин нэг гомдочлоо ш тий. Эсвэл одоо тэ зам руу оруулаагүй ч юм уу мэдээгүй. Тэгээд тэр хүн ингээд ууралж яхад нь би өөрийнхөө эмоцныг контролдоод уучлаарай тий. Миний буруу гэдээ бүр ингээд цонхороо гараад ингээд тэгж яхад би өөрийгөө ингээд мэдэрч байгаа байхгүй. Би тэгмээргүй бас үе байгаад байгаа байхгүй. Гэхдээ би тэр хүнд ингэж тий таараач үлсвэ. Гэхдээ хин нэгэнд баяр өгнө гэдэг тэр хүсэл эрмэлзлээрээ дийлжиж би өөрийнхөө бас ингээд уушлах гомооргүй байснаа ч гэсэн тэгэнгუთ ингээд дотроо би мэдрээд керос ингээд шүү тий. Тэгвэл тэр чинь давхар ингээд нөгөө нэг сумаар хоёр тулаа юу сувуу буудна гэдэг шиг юм баггүй юу. Тэгээд энэ бидний emotional энэ үйл явдлууд чинь бэлэн байж хахад opportunity боломж ажлын санал ороод ирэхэд тэр маань ингээд бэлэн одоо сэтгэл хөдлөлөө ингээд байн анзаараад ингээд явж игээд чинь одоо тэгэл нөгөө нэг зохиол тий плей унших хэрэгтэй, зохиол унших хэрэгтэй, кино үзэх тий. Тэгээд дээрэс нь бид нэр ингээд миний хувьд бол нөгөө аудишнууд аягүй их өгдөг. Тэгээд self tape камертай би аягүй их харьцгийг зөвлөдөг өдөр болгон тэгэл өгөн тэр чинь тэгэл нөгөө сургуульд авах зааж байгаа шүү дээ. Нэг өгөөл явсан бол тэр чигтээ ингээд орхих тий. Тэгэхгүй яг ингээд нэг юм одоо нэг юм холбогдолтой үлдчихээр заа өгцөн над руу залах болоо даа гэж яг нэг баярлаад гом хүлээгээд байдаг. Тэгээ залахгүй болохоор тэрэнд чинь ингээд сэтгэл санаа маань сонирн болоод байдаг. Уягдаад тий. Тэгэхээр сургууль бидний гэдэг байхгүй. Сонгон шалгуулт өгсөн бол тэр хаалгаар гараад март. Чам руу ирэхэд залах бол залган тий. Тэгэхгүй яг нэг тэрэндээ за энэ гэхдээ яг нэг түрүүний кастинг директор над руу арай л нэг надаас 2 сонголт хийлгүүлээд авсан наваар авахаа гээд тэгээ тэр мэдээлэл өгчөөч нэг энд нэг юм ингээ байгаа л за хизээрх юм байна гэл тий. Нэг тэгэхээр тэрийг ч гэсэн одоо ингээд
let it go буюу амьдрал дээр бид нараас имийг өнгөрөөж тий одоо манай киноны эсвэр дээр бид нараас ингээд зарим тэр аль эрт болоод явсан зүйлийг ингээд өнгөрөөцсөн бол одоо өнөөдөр бас иймэрхүү зөрчлүүд байж ах уу тий тэрэн шиг тэгээ дээрэс нь аль болох одоо vocal би бол илүү сонсох тал дээр одоо миний сул тал нь бол одоо бидний ингээд нэг weak area гэж ярьдэн шүү дээ тий сул хэсгүүд одоо миний зээлж байгаа шиг надад одоо юу байна дутуу байгаа юм эсвэл ажиллахаар одоо тэр хэсэг нь юу вэ гэж айгүйх анзаарч сонсож эсвэл зөв хүнтэйгээ бас ярилцсан ш тэрний opinion буюу тэрний одоо үнэхээр надад үннийг хэлнэ гэж би итгэж байгаа да тий түүнээс зүгээр нэг ингээд буруу хүнтэйгээ бид нараас ярилцахаар буруу мэдээлэл аваад тэргээ инхээр бид ингээд эргээд цаг хугацааг бас ухрааж болохгүй тий тэрэн шиг яг өөр дөрөө ажиллах одоо миний хөдөлгөөн их алдагдaltaй эсвэл одоо нэг юм жоохон юм flexible биш юм чөлөөтэй биш яваад хам бол тэрийг яах вэ гимнастик хийж сурах ч юм уу тий тэгэл тэр handstand гар дээрээ тогтлоо их чинь тэн дээр би хэр төвлөрж ийн гээл тэгээ түрүүн одоо миний хувьд бол ерөөсө физикал талаас бол байнгын бэлэн тэрэн шигээ бас яг физикал манд харагдаад байдаг болохоос аль болох одоо emotional одоо vocal гэж болтгоо тий эсвэл одоо нөгөө нэг memorization буюу юм цээжлэхээ хүртэл ингээд окей нэг ишлэл байх юм бол 8-ыг өглөөд уншаад ингээд цээжлээд орой ихтэй буцаага шалгачдаг ч юм уу тий тэгээ аль болох ийм үйлдэлүүдээ бүгдийг ингээд зорж байнгын ингээд авч явахыг тэгээ эхнээс нь авчхаараа тэрийг орхитуулахгүй хамгийн чухал юм чинь би ойлгохтой амьдралд maintain буюу одоо тэрийг яг яаж одоо байнга хэрэгжүүлж авч явах уу нэг олоод мэдээлэл аваад бид нэр өөрсөндөө apply хийгээд тэгээ хэрэгжүүлчихэд орхичих юм бол тэгэл буцаал нөгөө бидний хуучин хөлбөртөө очиж штэ. Тэрийг нөгөө байнга яаж авч явах уу те. Тэгээд бид нар тэгдэж хийх гэж байгаа юм байна. Нүдэндээ ил байлгаж ий гэдэг шиг. Би тэрийг надад үнэхээр ингээд тусцсан надад өөрчлөлтийг одоо өгж байгаа би санал нийлж байгаа уран бүтээлч үг юм уу? Эсвэл тэр киноны нэг хэсэг байх юм бол уран бүтээлчээр нь байнга сануулж яадаг юм байх юм бол одоо хамнууд дээр байж идэг ч юм уу те. Тэд нар маань одоо миний энэ vision төсөөллийн маань одоо тижээж идэг. Тэгэл энэ бидний бүгдийнх нь ярьж байгаа зүйлүүд орж ирж л одоо ингээд байнгын бэлэн байдал байх. Биднийг ингээд оюутан байхад чи дүрийг голд юм уу? Дүрэл чамаг голох болохоос ч гэдэг нэг тийм үг байдаг байсан. Гэхдээ одоо үед бол бид нар илүү их арилжааны кинонууд хийж байгаа учраас биднэрт бол тэр дүрийг голох, юунд орох, юунд орохгүй байх гэдэг бол маш чухал. Бид нар өөрийнхөө алган чимээ нүрнийхээ харьсанд хайртай байх хэрэгтэй. Бид нар энэ чинь насан турш бид нарт салахгүй юм чинь. Тэгэхээр бол ах нар за ийшээ нэг орж, ийшээ нэг ороод ирмэр. Тэрэн дээр бол яг зөрөгтэй үгүй гэж хэлж сурах хэрэгтэй гэж би дотроо боддог байхгүй. Тэгээд дээрэс нь бид нар нөгөө нэг ингээд өөртөө маш их дуралдаг жүжигчд гой гарах гэж ингээд муухай харагдчихдаг болоо инхээр би муухай харагдчих болоо миний үнцэг биш байна тийм ийм байна гэл энэ гэрэл болж байгаа болоо гэдэргээл тэгэл ингээд мейкап будаад өгцөн байж гот нь ялангуяа эмэгтэйчүүд цаад өрөөнд оронготоо өөрийгөө дахиж нэмж бодож гарснаа хүс мөсөндөө юм хийцэн гарч явж ингээд тийм тохиолдлууд ингээд зургийн талбар дээр айгүйх болдог байхгүй гэтэл Гладиатор гэдэг кинон дээр ингээд Russell Crowe ингээд нөгөө гладиатор маань гэртээ шархтчаад хүрээд ирчих ихнэр хүүхдээ хоёрын шатаагаад ингээд дүүжилсэн байдаг штэ. Тэр хэсгээр ингээд их дүүжлэлсэн ихнэрийнхээ хөлийг ингээд бариад ингээд нөгөө уйлдаг штэ. Тэгээ тэр хэсгийг бол ингээд найруулагч нь ингээд шууд тэр хэсгийг зогсоохгүй ингээд авцсан юм шиг байна. Хоёр камертай ингээд авсан юм шиг байна. Тэгэнгүүт нөгөө гладиатор нөгөө мундаг амар генерал маань ингээд уйлсан чинь ингээд нус нь ингээд хөлөнд нь наалдаад нарны гэрэлд ингээд хялтганж харагдаад тий яг л хүнийг тоглож байгаа байхгүй. Хүнийг тоглож байгаа. Тэрнээс ингээд Баатар ир шиг уулын орой дээр харж ингэж уйлж мөлөхгүй шүү дээ тэр чинь. Тэгээ бид нар голцоо тэх гээд идэг ер нь бол. Тэгээ гэтэл тэр ингээд яг ингээд бууж өгч байгаа байхгүй. Тэр яг л жинхэнэ хүн гэдгийг тоглож өгч байгаа байхгүй. Тийм сцен тэр сценд бол би маш хайртай. Нөгөө хатан зөрөгтөн гэдэг киноны Мел Гибсны тэрэн дээр нөгөө өөрийг нь битрий хийдэг штэ. Нөгөө Ирландын ван нөгөө Скотландын ван нь тэгээд өөрийг нь алах гэдэрсэн чинь нөгөө тийм яг алах гэсэн чинь дуулахыг авсан чинь өөрийнх нь талын хүн байж идэг. Тэгээд хоошоо ингээ ундаг. Тэр тоглолт бол өстой үнэхээр гайхамшигтай тоглолт байхгүй. Хичнээн тэр ингээ арилжааны киноч гэсэн аюу гой тоглолдог. Тэр ингээ үгээр илэрхийлэхгүй ингээд хууртагдсанаа мэдээд ингээд морин дээрээч мордож чадхаа байгаад. Тэнгүүт нөгөө Ирландын нөгөө найз нь ирээд аваа явдаг штэ. Тэр бол үнэхээр бас гайхалтай эсцэн. Данишки бол үнэхээр жүжигчний уран чадварыг бол эрэгтэй жүжигчний уран чадварыг дамаа те үнэхээр тулгсан. Яаж тэгэж эмэгтэй хүний дотоод сэтгэлийг мэдэрч гарч тэгэж тоглож чадж байна те. Тэр бол үнэхээр бас л үнэхээр тэр жүжигч нь бол шүтгэс арахгүй жүжигч. Нөгөө нэг бас нэг дуртай сцен бол нөгөө юуны La La Land-ийн Emma нөгөө ингээ бороо бөгөөд өгдөг шүү дээ. Одоо аудишн биднээс аудишн өгөх тухай айгүйх ярьж штэ. Тэрэн дээр ингээл аудишн өгөх гэсэн. Яг аудишн тийм л байдаг. Бороо тийм л байдаг. Ингээл гэжсэн нөгөө урдлын хүн анхаарахгүй байгаа юм шиг болол те.
одоо бид нар тайзны нарийн хичээл дээр ингээл өгүүлэг уншингууд багш нар урдаас дэмжиж өгөөл ингээл багш нар ингээл урдаас ингээр ингээл улам уран зоригтой уншдаг штэ. Тэг чинь аудишн бол эзэж тэхгүй штэ. Ингээл харахгүй ингээл доошо юмаа бичээл ингээл аймаар жүжээд итл тоодгүй. Яг тэрийг хийж байгаа байхгүй. Тэгснэ хажуугаар нэг хүн яваал те утсан дугаараар ингээл яриад тэнгүү тэрнээс ингээл анхаарал нь алга болоод бүх юмнасаа гараад тэгсэн цаа одоо явж иж болно гэсэн чинь уурлаад гармаар байгаа байхгүй. Та нар ингээд надаас ингээд тултал нь авсангүй штэ гэж хэлэх гэсэн чинь яг баярлалаа. Маш их баярлалаа намайг өрсөнд тий энд байгаад баярлалаа гэж гарч явж байгаа. Тэр тоглолт дээр бол үнэхээр бас яаж тэгж тоглож чадсан. Тэнд яг зөв миний нөгөө хайгаад байдаг тэр үнэн байх. Тэрийг л тийм тэгж маш сайн мэдэрч юм л да. Тэр чинь яг л адилхан. За анхаар акшн гэлт явж байгаа штэ. Тэгэл тэрэнд ингэж яв. Тэр үнэхээр гоё тоглолт. Зөндөө олон гоё тоглолттой хэсгүүд байна л да. Danish Girl дээр гэхдээ та нарыг нэг эрэгтэй хүмүүсийнхээ зүгээс хараад гэж. Яг нь оронд нь ингээд нөгөө юу тоглоно гэж штэ. Если би хэрвээ би одоо манай энэ бидний соёл урлагийн сургууль буюу одоо энэ жүжиглэх урлагийн гол систем нь Станиславский гэдэг хүний юун дээр явж байгаа штэ. Бид нар Станиславский системээр сурсан хүмүүс дамаа манай анги бол сугар гэдэг хүн бол одоо яг Оросд Станиславскийн шавьд хичээл орж ирсэн хүн. Тэгээ бид нарт энэ Станиславскийг голцоо барьсан. Зарим багш нар бол одоо Чеховыг хөдөг ч юм уу те Мерхолд Брехт гэдэг маш олон одоо ийм арга барилууд метод байна штэ. Тэгээд энэ арга барилуудыг зааж байгаа. Тэгээд Станиславский бол ингээд дотроосоо хөөж тоглодог. Эхлээ өөрөө ингээд мэдэрч тоглодог. Тийм тоглолт байхгүй юу? Одоо би одоо буруу ярьж иж магадгүй. Гэхдээ одоо манай алдарт жүжигчин Цэвэн Жавгай бол одоо бумаа тоглодог. Цэвэн Жавгай бол театрт астмтай хүний дүрд тоглож хагаад астмаараа өнгөрсөн гэж сонсч ирсэн байхгүй. Одоо үний юм удлаа юм. Тэгтэл одоо ингэж дүрдээ орж штэ тэрэнд. Тэгээ тэрнээсээ гарч чадахгүй байтлаа тий. Одоо Холливуудад маш олон жүжигчин тэр дүрээсээ гарч чадахгүй одоо ингэж гар тамхинд ордог ч юм өөрийгөө боодог ч юм уу ингээл тийм тохиолдод гарч ирсэн штэ. Дүрээс буцаад нөгөө гарна гэдэг чинь тийм болохоор нөгөө одоо яг бид нар болохоор би тэгээд бас найрлагчийг юу яадаг вэ? Яаж одоо ингээд зохиол кино ингээд явж байгаа тэгээ буцаад гэрлөө орж байгаа тий. Тэр чи одоо хичнээн хүн дөрүүд байх юм бол одоо Холливуудын тэд нар чи ингээд киноны өмнө сэтгэл зүйн бэлтгэл кино дуусны дараа ч гэсэн гэртээ харихаас нь өмнө одоо тэр чинь бас хугацаа байна шүү дээ. Тэгэхгүй тэгэл интимэт зөндөө хайр дурлалын син эсвэл psychological талын синүүд байгаа тий. Саний таны дурдж байгаа хэсгүүд байхаар чаа бидний яг л бид нар тэрийг амьдарч байгаа бид нар итгэж байгаа дэлгэсэн дээр итгээд харж байгаа учраас яг тэр хүн тэргээр амьдарч байгаа. Би жүжигчин гэдэг нэрийг бол ингээд буруу нэр томьёо гэж боддог байхгүй. Бид нар хизээч миний бодлоор бол бид нар ингээд жүжиглдэг. Жүжиглэнэ гэдэг чинь одоо ингээд акт хийж штэ ингээд жүжиглэж байна. А гэтэл бид нар үнэн амьдрах хэрэгтэй. Үнэн амьдрж ийчил тэр амьдрах гэж хэлэх гэж одоо хаашаа чинь тий. Тэгтээ бол ингээд жүжигчин гэдэг нэр томьёо ингээд зүгээр наагур нь арай хөнгөн өгцөн нэр юм болов уу гэж бодогдоод байдаг байхгүй. Тэр одоо яг нөгөө саний хэсгүүд ярьж батнаад одоо би илүү нөгөө энэ тал руу бас задлж ярилцмаар байна л да. Одоо бидний psychology юу subconscious mind буюу далд ухамсар бид нар тэрэндээ ингээд авч байгаа байхгүй. Одоо ингээд бэлгийн ч байсан эсвэл одоо саний таны дурж байгаа хэсгүүд те тэр хүмүүс чи аваад тэр нь бүр ингээд орцсон тэр хүн чинь бас тэгээ орцсон учраас бидний бие махбод эргэтнүүд маань яг л итгэж байгаа. Жүжигчин гэж бодохгүй шүү дээ. Эсвэл энэ дүр дээр ажиллаж гин гэж бодохгүй шүү дээ. Тэгээд тэрийгэ буцаагаад бид нар одоо тэгэж тэрийгэ буцаагаад салгаж чадна гэдэг чинь бид нэр одоо professional actor гэж хараад байна шүү дээ. Одоо нэг миний нөгөө хамгийн дуртай бас нэг сцен би тэр хэлгээ марцсан байна. Дэлхийн нийтийг 5 минут чимээг байлгасан нэг сцен байдаг байхгүй. Дэлхийг чимээг болгосон гэж одоо хэлдэг байхгүй. Тэгээд тэр нь болохоор нөгөө Heat гэдэг нэг кино байдаг шүү дээ. Роберт Де Ниро, Аль Пачино эдгээр тоглодог. Heat гэдэг кино байдаг. Тэрэн дээр ингээд лед авдаг. Нөгөө баахан банк дээр мэддэг үү? Тийм Аль Пачино нөгөө цагта Роберт Де Ниро болохоор нөгөө юу болцсон гэмт хэрэгтэн болсон. Тэгээ тэр хоёр ингээ уулздаг хэсэг байдаг аахгүй. Ингээд зүгээр л чи хизээ нэг цаг чи ингээ баригдан гэдэг тухай ярьж байгаа аахгүй. Тэгээ чи яах юм бэ? Тэгээ тэр бол ингээл нөгөө нэг энгийн зүйл агуу байдаг. Агуу зүйл энгийн байдаг гэдгийг яг баталж өгсөн тийм сцен байгаа юм л да. Маш энгийн тоглож байгаа тэр хоёр. Зүгээр нэг кофе шопт ингээд нэг Америкийн нэг юм typical coffee shop зугаал урд урдаасаа. Тэгээ би ингээл наас энэ чинь би бүр заяа. As a matter of fact яг ингээд би сургууль тавьсан байхгүй. Хичээл дээр бид нэр юун дээр acting for film and TV нэг нэг гэлцийн ингээд хичээл дээр би болохоор хэн болоод Албачино болоод маа нэг Тинзо гэж залуу Денирэ болоод бид тэр ингээд сууж байхдаа яг ингээд тэр синэ бид нар бүр ууланд очиж бичээл заяа. Тэгээ ингэж яах чинь тэр чинь яг таны хэлж байгаа амар энгийн болж байгаа. Гэхдээ амар том үйл явдал болж байгаа байхгүй. Тэр
том дээрэмчин нөхөр тэр цагтаа хоёр тэр олон хугацаанд явсараад яг уулзж байгаа мөчн нөхгүй. Тэгэхээр Алба Чина тэр хоёр тэгж тоглоснороо энэ эссэн агуу юу? Тэр хоёрын тоглолт тим байснараа энэ эссэн амар агуу юу гэдэг асуулт гарч ирж байгаа байхгүй юу? Та нар тоглосон ч та нарынхаар л болно. Гэхдээ тэрэндээ итгэх хэрэгтэй л гэж би хэлэх гээд байна л да. Нобагийн асуултны хариултыг би бас авмаар байгаа байхгүй юу? Яаж ингэ дүрээс маш дүр дээр ажиллаж байгаа дүрээсээ гарахын үйл явц ер нь одоо туршлагатай жүжигчтэй ер нь ямар хөө байд юм болоо? Нөгөө театрт орж ирэхээс өмнө галоша тайл гэж нэг үг байдаг багш хэлдэг байлаа тий. Галош гэж гутлын гадуур өмсдөг одоо нэг жижиг усны гутлархуу юм хэлдэг юм байл л. Тэгэхээр ингээд бид нар ажиллаа хийж байгаа. Бидний амьдралж байгаа цаг хугацаа нь илүү их байгаа. Тий. Тэгэхээр тэр хооронд бид нар ингэж одоо энэ бол хувь хүний өөрийнх нь л одоо хандлагатай л холбоотой асуудал юм байна. Мэдээж би ингээл зураг авалтын талбай дээр ингээд тоглоал ингээл ягаал гэртээ орж ирээд тэр чинь мэдээж гарахгүй байх зөндөөс тэр бүрийг болгоныг гэр бүлийнхэнтэй нялгах ч юм уу эсвэл ганцаараа толгоо шаагаад суугаад ах чинь бас утгагүй шнэ. Тэгэл гарахаас өөр арга байхгүй тэр чинь тий. Тэгэхээр энийг өөрөөсөө гаргах тийм привчгүүд янз бүрийн аргаар л бид нар эндээс ажиллах хэрэгтэй. Заавал орох хэрэгтэй. Тэгжиж бид нар тэхгүй бол бид нар ямар нэгмээр дутуул үлдэн штэ. Тий? Unhappy л үлдэн штэ. Тэр бол ер нь бол ингээд та нар намайг зургийн талбай дээр харлаа штэ. Бүгднгийн чинь өмнөөс ярьж чадчихээн. Бүгднгийн чинь өмнөдөө ингээд яаж чинь өөрөө тоглоно. Тэгэхээр ингээд 5 6 давхар ачаал ингээд ирж байгаа штэ. Тэгээд тэрнээс маш хурдан гарах хэрэгтэй. Тэгээд би түрүү хэлдэг штэ. Дотор байгаа юмаа сулж сурах хэрэгтэй юм байгаа юм л да. Маш хурдан сулж, маш хурдан дараагийн аз жаргалаар дүүргэж тий? Помп шиг л байх хэрэгтэй байна штэ. Hollywood гэдэг Palo Santo гэдэг тэр чинь би зүгээр энерги бас цэвэрлээд байгаа байхгүй. Зүгээр одоо би амьдрал дээр ч гэсэн ингэж яахт ингээд бид нар хамгийн хурдан энгийн юм заяа. Одоо чи энд нэг worry байгаад байдаг шүү дээ. Бидний тархинд те эсвэл чи одоо төвлөрөхгүй байгаад шүү дээ. Одоо цаг дээр яг миний яриа руу анхаарах те өдрүүгээ харах те. Яг ингээд бид нар яриад шүү дээ те. Тэгэхээр чи яг тэрийг зүгээр ингээд хамгийн хурдан буцаагаад одоо саний байдал дээр ингээд жүжигчин байсан ч зүгээр өөр мөрөлтэй хүн байсан ч гэх юм бол тэгээд ингээд эндээс зүгээр ингээд авахд бид нар ингээд шууд тэр энерги чи ингээд бидрийг унж байгаа нь мэдрэгддэг. Literally. Тэгээд тэр чинь нөгөө бид нар intention бүх юмд intention буюу дотоод тэр одоо утга учир өгчих юм бол meaning утга учир өгчих юм бол тэр чинь одоо би энд meaning өгөөл ингээд манай өвөө энэ үйлдвэрийг нээгээд хамгийн анхны бүтээсэн савна гэдэг ингээд энэ бол маш үн цэнтэй утга учиртай сабаа байхгүй надад. Тэгээ энийг төвшөө мэдэхгүй зүгээр ингээд олсноо өнийг сав байна. Тэрэн шиг дотор нь одоо би энийг яг тэгж өгөөгүйсэн ч гэсэн би team intention буюу дотоод юм өгчих юм бол энэ одоо team л үнцэнтэй. Тэрэн шиг бид нэр юмд одоо ингээд зүгээр нэг цаас байсан ч гэсэн өгөө чиний скрипт ажил бол тэрэндээ бас ингээд pray хийх бол pray хийгээ те. Хүндэтгэл үзүүлэх. Дүрээсээ гарч чадахгүй амьдралаа доосгоч хэрэгтэй бэ. Тэр нөгөө яг тэр яаж хүлээж авсан юм мэдэхгүй. Ямар ч нөгөө нээлтийн 3 анги дээр нөгөө ээж аав ирсэн. Тэгээ нэг стрипний хэсэг гараад иддэг. Нөгөөх нь яаж яасан ч удаан ёо би тэлчээд ээж аваад юу гэж бодож байгаа гэж бодчихсон. Ийм л хүүхэд төрүүлж дээл гэж бодсон л та. зөв манай ээж бол яг гэрийнхэн бол ер нь миний хийж байгаа үйлдэлийг эсвэл одоо especially мэрэгжлийнхаа амийг хийж байгаа тохиолдолд ямар ч байсан айгүй нээлттэйгээр харахыг зорддог. Хамгийн том фэн маань ээж бол хүүхэд байгаас намайг ерөөсөө танаа сонголттой байлгадаг. Миний хүү юу гэж бодож байна? Хэрвээ чиний одоо opinion буюу чиний тэр бодлыг сонсъё гэдэг нь надад бас тийм жоохносоо одоо өөртөө ихтэй байх байдал хүнтэй яг ингээд илүү яг юу хүсэж байгаа хүн рүү хараад хэлцдэг тий. Тэр чанаруудыг бас ингэж одоо суухад бас айгүй сайн дэмжлэг болж ирсэн. Тэрнтэйгээ адилхан яг ээж одоо ингээд одоо ч гэсэн битээр би ээжтэй ярихгүй нэг өдөр байхгүй. Одоо Монгол байсан ч гэсэн би Америк руу байна. Ер нь яг ингээд нэг найзууд шиг эсвэл миний яг одоо нэг best partner-уудын нэг байхгүй. Тэгээд ингээд би ч гэсэн би өнөөдөр нэг энэ залуутай эсвэл найзтайгаа ингээд ирсэн тэр хүн ингэж чинь 3 дахь чир та зүгээр юу гэж бодож чинь ингээд ярилцаад өнгөрөөх те. Одоо би ингээд өсвөр наснд байхад бол би охинтой дээдэлж байгаа нэг юм охинтой дээдэлсэн. Ингээл юмаа ингээд чөлөөтэй ярьдаг. Тэр нь ингээд ийм би өөрөө өөртөө бас нэг honest байх юм юмнаас ингээд эргээд би одоо ингээд том болоод насан туршид өөрөө ингээд амьдрал нийгэмд оролцоо явахаар хин нэгнээс бас ингээд өөрөөсөө айх ч юм өөртөө одоо би яана хүнд ингээд хэлжүүл эсвэл би тэр нэг тим юм суудсан байсан бол миний гарах шийдвэрт нөлөөлөх гэдэг шүү дээ. Тэгэхээр найз нь одоо өөртөө атлис хамгийн чухал юм би өөртөө одоо үнэн шийдэх байхгүй. Тэр хаалгыг хаагаад ороход би хүн харахаар камер тавьж жагаад тасгал хийгээд эсвэл хүн харахаар нэг мөнгө тоолоод инкээсээ илүүтэйгээр
яг нөгөө өөрөө өөртөө өмнө байх тэр чанаруудыг суулгачдаг. Тэгээ гол үндсэн асуулт руу ороход бол одоо бидний одоо тэр strip club-ын scene ч юм уу ингээл одоо парны хэсгүүд байгаа шүү дээ. Тэн дээр бол ээж айгүй нээлттэйгээр хүлээж аваад ер нь одоо энэ те энэ ажиллал хийж байгаа те. Гоё стори яваас. Манай найзууд эднэр бол одоо би ямар ч кино тоглосон яг үнж үзэж байдаг. Тэгээд яг киногоо гэр бүлийнхэнтэйгээ хүүхдүүдтэйгээ хамт үздэг. Тэгээд тэдний бас реакшныг авах айгүй сонирхолтой байдаг. Тэгээд одоо бас эхнээсээ хөөрхөн томорцоогоод бас өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлдэг болсон байлээ. За тэгэл энийг тийм яг ийм байгаад бас удаж л байна да. Тийм кино яг ямар болох вэ гэдэргээл тэгээд байнгын одоо ингээд тэгж ийн гэсэн комментүүдийг одоо ээж аав дүү гэр бүл нөхөр хүүхдүүд гээд ирдэг. Тэгээд сайхан байдгүй. Гой байдаг. Тий яг нөгөө манай нөгөө баг хүү одоо миний нөгөө яг тэрийг нэг үзүүлэхгүй л дээ. Тэгтээ яг тэр хэсгээр таарад ингээ үүдсэн. Тэгээд аавруу гараад Аль хэсэг зүгээрээ энэ бол зүгээр кино гэсэн. Өөрт нь айгүй хэцүү ирсэн багхгүй юу. Тэгээд тийм мэдрэмжийг бас нөгөө аавыгаа авч явах байгаах гэж бодож яг тэгж хэлж байна. Айгу хамгаалсан байж. Зүгээрээ гэж. Өөрийгөө айгу багаасаа хийлинг хийгээ сурч байсан. Би бол эзэж тийм байдал байдгүй шүү дээ. Би ч одоо 4 охин байна. Тэгэл одоо өөр эмэгтэй өөр хүүхдийн аав маа болцсон явж ангууд ч ингээд орж ирээл зүгээр муухай хялалцаад л уурлаад тэргээр чи аргадаал дараагүй эн чин кино минь гэдэг тэгсэн ч кино ингээл тий. Тэр чинь бол бүр яг хүлээж ерөөсө мэдгүй октод бол хүлээж авах аймааш дургүй юм шиг байгаа. Тий манай ээж мэж бол би бас нэг ингээл үхэж мөхдөг ингээл кино минь эдрэг бол манай ээж бас өндөр настай болохоор үзүүлэхгүй санаатай байдаг. Тэгсэн чинь тэрнийг яг тоодог юм байлээ. Би бол бас даралт маралт нэгсчтэн болов гэл бодгоор зүгээр тоохгүй юм байлээ. Тэг зовсон хүн л байх юм таа л. За миний бодлоход ер нь манай ээж аав бол ерөнхийдөө айгүй тийм шүмжлэж үздэг хүмүүс. Тэгтээ нэг айхтар ингээл шүмжлээд ингээл яагаад хас илүүтэй ямар хуу байна, хэр сайн тоглосон байна, яасан байна, нийсэн байна. Тэгээ аавсаа бол чи их сайн тоглосон байлээ. Манай аав ч их цөөх хүүхдтэй шүү дээ. Тэгэл за ямар ч аавын сэтгэлд хүрсэн байна гэдгээ бас мэдэж авч байгаа. Тэгэл ээж маань бол ингээл намайг ойлгохоор дагаж үйлээ. Намайг нэг дагаж нэг дөргөө. Тэгсэн хэцүү ингээл махаа шигтэргээд хэцүү ингээд тэгэл үздэг. Манай хүү маань бол юу атсан уцсан дээр бүүгээ татаад тавцсан. За чимээгүй байж байгаа. Дүү мөөг жоохон цаашаа ойлгож байгаа. Би энийг үзээд хийгээл. Амар хинуур минуур бүх юм ингэж манай үуч 14-тэй. Амар хинуур үзэн. Өөрөө ч бас жоохон кинонд их дуртай юм шиг байна. Тэгээд юу гэлээ айгуу гоё юм кино маань юм гоё таагдахгүй секрет юм байдалтай хийсэн амар гоё энэ тээжээ гэл. Тэрийг амар хий ингэж бодож ярьдаг. Nice. Яг зөв юу яа л да. Нэг тоо жүжигчний талаасаа ягаад кино үзэж байгаараа гэж уриалах гэж байгаа вэ гэвэл сайн кино олж үзэх хэрэгтэй. Тэ маш сайн кинонуудыг олж үзэх юм бол мэдээж бид нар одоо тэндээс маш олон жүжигчний уран чадвараас ахуулаад камерын тавьсан өнцөг падлан одоо юу гэдэг те текст яаж одоо текстийг хэлдэг ч юм уу гэдэг мэдээж жүжигчний талаасаа кино үзэх нь бол маш том сургууль. Ер нь бид нар яагаад кино гэдэг урлаг ингээд өсч өгчөө 130 40 жил болоод бид нар яагаад энэ урлагийг үзэх ёстой юм бэ гэвэл бид нар ингээд энэ дэлхийд маш limited хугацаатай амьдарч байгаа. Тэгээд энэ кино гэдэг бол одоо бусад дуур, жүжиг одоо бусад урлагийн төрлүүдээс хамгийн ойр, хамгийн реалны тий хамгийн бодиттойгоор бидэнд ирж идэг тий биднийг маш олон газараар аялуулж идэг, маш олон хүнтэй уулзуулж идэг. Тий маш олон амьдралын хэв маяг асуудал тий тэрийгэ давж гарч байгаа хүмүүсийн урам зориг тий ухаарлуудыг өгж идэг. Тийм л том урлаг штэ. Тэ зөвхөн уран зураг биш, зөвхөн одоо дуу биш те. Зөвхөн ховц цагуурч биш. Бүгднийг нийлүүлсэн нийлмэл хамгийн агуу том одоо урлаг хүчтэй, маш хүчтэй урлаг нөлөөлөх нь ч гэсэн тэр хэрээрээ бусад урлагуудаас хамгийн хүчтэй нөлөөлж идэг.
энтэйгээ бас холбоход нөгөө кино үзэхэд яагаад юм чухал вэ гэвэл амраахын хэлсэнчлээ яг нөгөө сайн кино үзэх айгүй чухал. Тэр нь юу вэ гэхээр хүн одоо ингэ тарих толгоогоо бас мэдээллээр дүүрэх шаардлагатай, мэдээлэл авах хэрэгтэй. Одоо дими одоо хачин зүйлхээс илүү мэдээлэл авах хэрэгтэй. Тэгээд одоо чи нөгөө Catch Me If You Can дээр гардаг одоо Том Хэнксийн би одоо ингэ хоёр асуултыг нэг болгох гээд байна л да. Тэр хэсэг надад таалагддаг байхгүй юу? Яг нөгөө Леонардогийн FBI дээр ирээд нэг ажилтан юм шиг болоод ингээд өөрийнхөө чадварыг харуулдаг штеп. Тэр хэсэгтээ нөгөө нэг харцсан яг ингээд тэгэл болоо тэгэл бүр ёо за энэ бүр амар байна гэд. Тэгээ энэ шиг тэр киноноос аягүй мэдээлэл авч ирсэн байхгүй. Тэр чинь French Abigail лөө. Аягүй нөгөө бодит түүхэн дээр гаргасан штеп тэр кино. Тэгэхээр тиймэрхүү мэдээллийг авдаг. Ер нь одоо давуу талууд аягүй их гэсэн кино үзэхэд. Тэгээ яамаар байна тэгэл яг тэр бүхнээ л авна штеп киноноос. Тайвширмаар байвал тайвширч болно тий. Мэдээл амаар байвал авч болно. Жүжигчний талаас харах юм байвал харж болно. Одоо хэрэг яг жүжигчний тийм гоо сайхан одоо юу гэдэг тэгэл юу л вэ юу л хүссэн юм а яг авч болох тийм зүйл тий. Хамгийн их хүмүүжүүлж байгаа урлагч нь ер нь кино урлаг болчиход байна шүү дээ. Нөгөө бидрэг баг байхад нэг Шавлины тухай кино 7 хоногийн бүтэнсэн өдөр нэг 10 минут гардаг байсан байхгүй юу? Тэр үед чи одоо ингээд тэгсэн чинь манай тэр кино Шавлины житлигийн тоглосон кино байхгүй юу? Тэгэл тэр кино 10 минутаар тий 10 минутаар гарал дууссан чинь байрны хүмүүс бүгдээрээ үсээ осоолгонгууд бүгдээрээ энэ дээр юм зураад гараад ирсэн. Тэг чи спортод дуртай болгож байгаа байхгүй юу? Yes. Кино тэгэл хамгийн том зэвсэг шүү дээ. Түрүүн таны хэлсэн шиг яг ингээд сайн талаарч муу талаарч аль нүгээр нь засгаж болно тий. Тэгээд бас миний хувьд болохоор буцаад бүр яг одоо нөгөө яагаад жүжигчин мэрлийг сонгосон тий. Би юу н яах гэж одоо энэ дэлхий дээр ирсэн нэг амьдрах гээд байгаа тий хүн төрөлхтөн ингээд би зүр өөртөө ингээд одоо тэрийгэ задлах юм бол одоо миний тэр purpose аах. Тэгээ амьдралын мань зорилго би жүжигчин болсноороо би serve хийх гээд үйлчлэх гээд байгаа. Тэр нь энэ кино урлагаар дамжуулаад уран бүтээлээр ажиллаж байгаа дүрээрээ цаашлаад сайн уран бүтээлж болох юм бол тэрнгээрээ кино хийх юм бол тэрнгээр одоо бүтэн пикчрээр нь бас тэр сайн одоо мэдээлэл шаардлагатай информашныг бол хүргэх эсвэл тэр сайн гээд сайн болгон сайн биш те ямар мэдээлэл бидэрт тархиндаа өгч явах нь бас чухал гэж би хардаг. Тэгээд хэтэрхий олон мэдээлэлээр дүүрэх юм бол бид нар яг алийг хэрэгжүүлэх гэдэг алийг ойлгох гэдэг энэ чинь ерөөсөө junk болж үрж байгаа. Junk food гэдэг шиг те junk learning буюу энэ зүгээр юм одоо хогийн савшигл болно гэсэн үг шүү дээ. Бид нар одоо сүүлийн үед бас ингээ өөрсдийн мэдлэгөө би бас нэгэн цаг үед одоо ингээл бүх мэдээллийг авч явах гэсэн юм. За энэ подкастн дээр юу ярьж чинь ингэж чинь за хүн төлөвлөлтөө өөрийгөө хөгжүүлэхэд юу болж чинь за кино урлаг ингэж чинь гээл бүгдийг найруулах авахгүй л ягаад гэхээр энэ медиа чинь тийм систем тийм арга барилыг бидэрт ойлгуулад байгаа юм. Хүн болгон бүгдийг мэдэх ёстой юм шиг тий. Тэгэхээр буцаад яг кино урлаг руугаа ороход би одоо яг кино урлагаараа энэ артистаараа сайн уран бүтээлжүүлээд тэр тухайн сайн уран бүтээлчдийн бас ажил дээр ажиллаад тэр дүрээрээ дамжуулаад тэр хүмүүст одоо тэр авах гээд байгаа зөв мэдээллийг амьдралд ойлгох гээд байгаа өөрөө анзаараагүй өөрт нь байдаг юмыг тэр дэлгэцэн дээр харуулад тий эсвэл одоо тэр нийгэмд байгаа зүйлийг олж харахгүй одоо тэр хүмүүс чинь мэрэгжлийн жүжигчин биш учраас өдөр болгон гараад амраах шиг алхаж байхдаа хүний мүүдийг за энэ маань ингэ явж байгаа юм байна гэхгүй шүү дээ. Тэгвэл дэлгэцэн дээр фикчер өгөхөөр одоо түрүү ярьж байгаа шиг бичиг үсэг мэдхгүй хүн байсан ч тэрийг visual мэдээлэл бидэрт хамгийн хурдан орж ирж идэг. Тэгэхээр энэ ч юм уу яг одоо сайн уран бүтээл үзэхээс гадна тэн дээр нийгэмтэй дэлхийдээ танилцж байгаа байхгүй. Өөрийнхөө мэддэг дэлхийгээс гадна ямар дэлхий байна гэдгийг тийм. Өнөөдөр одоо кино урлаг, медиа, технологи хөгжснөөр Монголд байгаа эсвэл Африкт байгаа эсвэл хаанч байгаа тийм бүр ингээд Америк ороогүй эсвэл Европт юу болж байгаа очиж үзээгүй хүмүүс энэ дэлхийдээ танилцж байгаа байхгүй. Тэнд яг юу болж байгаа. Өмнө киногоор танилцдаг байсан бол одоо яг сошиал медиа болчлоо л да. Тэр нөөс кино үзэх сайн гэдэг л да. Яг би өөртөө авсан мэдээлэл сургууль хэлжсэн эсвэл авсан одоо мэдээлэлээ хуваалцахад ямар киног сайн кино гэх юм те мэдэхгүй байгаа бол Oscar nominated болж байгаа. Эсвэл тэнд одоо яг ингээд шалгаруулалтанд орж байгаа. Тэд нар чинь ингээд мэрэгжлийн хүмүүс үзээд ямар нэгэн байдлаар шүүгээд авсан учраас бүр ингээд яг ямар кино үзэхээ мэдэхгүй бол одоо тэнд ингээд шалгарж байгаа листтэй басан кинонуудыг тэгээд жүжигчин бол жүжигчнөр нь ингэж байгаа бол үгүй бол томоор нь яг харах гэж байгаа бол яг хамгийн best bet бол ерөөсөө best picture үзэх тий. Тэр чинь одоо яг ингээд уран
үндсэн одоо киногаар нь шалгаруулсан байгаа шүү дээ. Ганцхан жүжигчний перформанс биш, director биш те. Тэгэхээр яг best picture-ыг үзэх юм бол яг тэнцэнээс үндсэн тэр авах гээд байгаа миний нэ хэлж байгаа шиг одоо тэр аз жаргалыг мэдэрмээр байгаа юм уу? Эсвэл амьдралыг ухаармаар байгаа юм уу? Амьдрал заримдаа нэг юм стак болоо гаццсан үедээ тэрийг unlock хийж гарч ирж эсвэл ойлгомоор байгаа юм уу те? Тэр мэдээллүүдээ аавна. Тэгэл яа. Тийм яг нэг амар дэлхийг яриад байгаа юм цаашаа шин гол нь эрэгтэй эмэгтэй хоёр хүний угаасаа эрэгтэй хүнийг хамгийн өндөр мэдрэмжтэй гэдэг байхгүй юу? Тэгэд яагаад кино сайн кино үзэх ёстой гэвэл зүгээр сайн кинон тоглох нь сайн кино үзэх нь ингээд чамайг өөрт чинь нээж өгдөг. Гэл гэж би хамгийн богинохноор л хэлэх юм байна. Тий, өөрийгөө олох, өөрийгөө хаах, өөрийгөө олмол гэл гэдэг чинь хүн ер нь амьдралдаа хизээч өөрийгөө олохгүй шүү дээ. Exactly би бас тэгж. Аха. Яа тэгээд яг энэ дээр бол би бол яг тэглэн шүү дээ сая. Яг энэ орлон тоглогч тэр ажилласнараа одоо өөрийгөө олох нь ч бас ашигтай. Ерөнхийдөө бол бас хүмүүсийн зүгээс ч гэсэн тий. өөрийнхөө нөгөө нэг өмнө анзаарч байгаагүй ч юм уу чи яг нөгөө нэг гэд чамд нэг юм шин чиний хөлбөр чинь ингэж гараад ирчихэж байгаа юм чи тэрийг анзаарч харж Та нарт ийм байдгүй ингээд Тэр чинь өөрийгөө олсон гэсэн үг. гүү биш дээ. өөрийгөө олох гэдэг нөө кинон дээрээсөө Төмөр ингээд нэвтрүүлгээ бүр ингээд юу болгочих юм мэтгэлтэй болгочих. та нарт ийм байдгүй. Олохгүй байсан болохоо. Та нарт ийм байдгүй одоо би жүжигчний талаас ярьж штэ. Одоо ингээд бид нар ингээд нэг кинон тоглолчлаа. Бид нар ингээд тэрвэрлдэж үзээд, зодтолдож үзээд тэнд чи ингээд хичнээн кинон тоглож байгаа ч гэсэн жинкнээсээ уурлаад барахгүй шүү навшаа те чи намайг битрээ хийсэн те би чамайг хуурсан ингээд би чам тайртай ч гэнэ ингээд миний өнцгөөс ингээд явж штэ. Тэгэхээр ингээд амьдралынхаа нэг хэсгийг ингээд би та нартай яг энэ дүрээр ингээд амьдраад яг энэ нэг давхарцсан одоо бидний яаж зэрэгэлдэх ертөнцөд бид нар нэг ертөнц бүтээж штэ. Тэгээд ингээд явчихаар бид нар дараа нь уулзсан ч тэр ризээ болсон тэр өөр нэг цуг барилга дээр ажилласан хүмүүсээс ч юм уу өөр цугны төсөл дээр ажилласан хүмүүс илүү их бие бинийгээ мэдэрдэг. Тэгээ бараг ингээд илүү дотно гэхэд бүр хаашаа зөв мэдрэмжийн хувьд бид нар амар их сайн мэдэрдэг болчдөг штэ. Дараа нь хаана ингээд соёл урлагийг сургууль сураад 4 жил гарахад бусад сургууль сураад 4 жил яг л адилхан цаг хугацаа зарцуулж байгаа. Гэхдээ яг тэр ангийнхаа хүмүүстэй бол маш их одоо бүр ийм тэр чинь айгүй олон яг нөгөө нэг энэ яг энэ дандаа нөгөө хүний сэтгэл зүй, хүний дотоод ертөнцийн тэр одоо аж байдлын тийм юм дээр хамтарч ажиллаад байгаа болохоор сэтгэл зүрхэл нээж өгөхгүй бол энэ бүтээл маань гардаггүй. Тэгээ бид нар бусад хүмүүсээс хамгийн их одоо сэтгэл зүрхээ хуваалцдаг ажил гэж би хэлэх гээд байна л да. Тэ? Тэгээд энэ нь бидний бас энийг хийхээрээ бид нар өөрсдөө их маш олон талбар дээр ингээ нээж олж авч яадаг гэж л хэлэх гээд байна л да. Би одоо Сарнагийн дүртэй хэр ойрхон байсан бэ гэл ингээ ярьсан ш. Тэгээ ингэсэн шин бас найруулагч нөгөө нэг миний талаар юуг ингээ танилцуулж хэлэхдээ магадгүй энэ дүр зогсон ч байж магадгүй ч юм уу те альсал ингээд энэ хүнд зориулагдсан байж бас болно гэдэг ч юм уу те ингээд гэдэг шиг ингээд би бас тэндээс өөрийгөө олж харж байгаа хгүй магадгүй Сарнаатай адилхан төстэй байгаа юм нөө maybe бэтэ чи яг л ингээд те энэ Сарнаа шиг ийм тэнийг өрөвдөлтөө ингээл өөрийгөө те ингээл амар хитрхи ингээл хаяал өөр хитрхи их ингээл хүний төлөө ингээд идэв штэ чи болмоор юм байна да гэдэг ч юм уу те бид нар бас ингээл ажилласаа ингээл өөрийгөө олж бас харддаг юм байна л да. Тийм би энэ кинон дээр ажилласнараа бол маш их тийм энэ кинон дээр ажилласан даа маш их баяр хөөртэй байгаа. Одоо маш их юм бас сурсан, дуршлагдсан, өөрийгөө нээсэн тийм. Тэгээ би киногоо ингээд зураг авалтын үед ч гэсэн маш урт плануудад дуртай жүжигчдийн тоглолтыг бүр шавхаж гаргаж ирж стоп стопо хэлэхгүй ингэж удаан хүлээж юм авах юм ингэж зулгааж авах гэж уртайсан ч хамаагүй те. Тэгээд энэ өөрөө сэтгэл зүй энэ өөрөө акшн кино биш. Энэ өөрөө одоо юу гэдгийг энэ эдмийн ч юм уу тийм кино биш те. Юу маш сэтгэл зүй дотор талтай зөрчилтэй тэрийгээ би өөрөө одоо чадах чинээгээрээ яг тэр дүр дээрээ ингэж суулгаж өгсөн учраас би энийг гоё юм тайван удаан бодсон тэгж анханасаа бодож хийсэн. Тэгээд тэр одоо туршилт маань гэж хэлэх юм уу гэж болохгүй. Хүсэл маань энэ киногоор ингэ биелсэн. Тэрэндээ бид нар ингэ би бас ингэ шин одоо юм хуурнын шуу гэсэн тийм юу хийхгүй. Ингээд маш удаан хүнд ингэ бодуулсан, эргэж санагдсан тийм юу хийхийг хүссэн. Жүжигчдээсээ ч тийм тоглолтыг бас нэхэж
авч монтажаач гэсэн бас тэгж яасан. Тэр маань надад бол маш их тийм тэрэндээ би маш их сэтгэл хангалуун байгаа. Яг зохиол би анх уншаад зохиолоо хүлээж аваад тэгээд тэр уншиж байхад яг тэр цаг үед Oppenheimer яг нээжсэн, гарч ирсэн. Тэгээд Oppenheimer үзээд яг дараа нь зохиолоо уншсан чинь яг тэр мэдээлэл шинэхэн байгаа ш миний толгойд. Тэгэхээр нэг юм найрлагчийн маань зохиол яг нэг юм тэр хоёрын нэг юм одоо бид нар хийх гээд тухайн үед хийх гэдсэн кино маань одоо хийцэн байгаа маань нэг юм similar одоо нэг төстөө хийцтэй болохоор санагдсан байхгүй. Зөв хийцийн хувьд. Яагаад гэвэл Oppenheimer-ыг үзэхээр Oppenheimer ч тэр болж байгаа үйл явдлыг харуулахаас илүү зөв investigation байцаалтын юм явж байгаа. Тэгэхэд яг юу болсон? Цөмийн цэцэг тавьж байхад тэр Оросын тагнуул юу болсон? Хин юм байсан? Энэ шийдвэрийг хин хийсэн гэдэг. Тэнгуут дандаа юм флашбайгууд буцаж очиж байгаа. Тэгэхээр маа кинон дээр одоо бид нэр ингээд би амьдралд одоо тэрийг ярьж байхдаа би зохиол уншиж байхдаа Oppenheimer үзсэн гэж байгаа юм. Тэгэхээр би тэрийг бодонгууд тэрийн маань манай орлон тоглогч дээр одоо юм вижюлаар бидний тэр нөгөө шилжилтүүд байгаа штэ. Буцаад очиод тэр нь хоорондоо бөмбөг ингээд хөлөөр өшгөлсөн чи тэр нь ингээд тэр үед рүү буцаж очиод штэ. Тэгэхээр тэр нэг юм зүгээр зохиол дээрээс мэдэрсэн мэдрэмжийн юм яг юм ойролцоо байсан. Тэгээд Кристофер Нолан бол тэгээд одоо кино урлагийн бас том төлөөллүүдийн нэг те. Тэгээд би бас энэ манай энэ уран бүтээл бас айгуу тийм сонирхолтой, хийцтэй, онцлогтой. Тэгээд дээрээс нь яг тэр хийцээд агаад айгуу тийм комплекс буюу зөрчлүүд ихтэй. Хондоо би зохиол бичихтэй ингээд анх бид нар ингээд бас ярьж байхдаа ингээд нэг бас хүчин зохиол бичих юм бас нэг бид нар ч олон шугам барьж бичиж байгаа шүү дээ. За энэ хүрээний дотор л яг ийм хэлэх гэж байгаа гэж бичиж байгаа шүү дээ. Тэгэхэд бид нар ингээд хүн болгон багтаа байдаг. Бид нар ингээд янз бүрийн баг хүмүүсч гардаг шүү дээ. Хүн болгон нууцтай байдаг. Тэ? Тэгээ тэр нууцуудын тухай тэр нууц нь багны цаана байгаа тэр дотоод чирчил гарч байгаа гадналаас нь харахад ингээд аюу аз жаргалтай хүмүүс л байгаад идэг. Дотор талд асар их зөрчилтэй л яваад штэ. Тэгэд энэ багны тухай бас бид нар хийгэж ерөн зохиол бас боссон байхгүй юу? Ер нь ингээд нэг кинонуудыг ярьдаг штэ ингээд кино дотроо ингээд нэрээ 1-3 удаа дурдах хэрэгтэй ч гэдэг юм уу. Тэгээ тэр чинь бас нөгөө анханасаа яг энэ нэрэндээ зориулагдаж төлөвлөгдсөн кино гэдгийг бас аюу далдаар хэлээд байдаг. Тэгэхээр ингээд жишээ нэг манай бэлгээ сарна хоёрын хооронд болдог тэр шатан дээрх текстэн дээр энэ киноны нэр хэлэгддэг орлон тоглогчгээд. Тэгэхээр кино ч юм уу зохиол дуусны дараа нэрээ авсан биш. Аль үшээ ингээд зохиол бичигдээд эхэлж байхад нэрээ авцсан байсан. Одоо яг тэр шугам айгуу сайн байрж явсан гэсэн тийм кино гэж би ойлгоод байгаа. Одоо нэг аргалж одоо юу гэдэг ингээд за зохиол жоо өөрчлөгчлээ ийм болчлоо. За юу гэдгийг одоо за нэг ингээд нэр өгчиж гэдэг юм уу те. Тэр нь ингээд уран бүтээлийг угаасаа аргалж болохгүй оролцсон ш тэр ер нь яаж чижсэн тэр тэгэхээр юм айгу утга учиргүй болчихно. Утга учиртай хахын тулд анханасаа л айгу тийм юу гэдэг одоо ач холбогдол өгж ажиллах хэрэгтэй л дээ. Тэгэхээр энэ киноны бас нэг давуу тал нь яг энэ нөгөө анханасаа л одоо барьсан шугамаа яг барьж авсан тийм кино л гэж хэлмээр. Тэр нөгөө одоо бид нар юм багтай байдаг те. Баг нь цаашлаад одоо бидний зүгээр өөр хөвлбөр л байгаа шүү дээ те. Тэгэхэд ингээ орлон тоглогч гэдэг нэр маань ч гэсэн ингээд оронд нь өөрийгөө тавьж үзэж тоглоод үзвэл энэ кинонд хинч буруугүй. Хинт ч бас зөв байхгүй байгаад байдаг. Байгаа юм л да. Тэр зөрчлийн тухай асууж ийн гэсэн үг. Тэгээ энд орлон тоглогчд тогсноос хойшоо одоо л ер нь нэлээд олон киноны саналууд ирж байгаа. Тэгээ тэндээс нь ерхэд нь бол угаасаа би өөрхөн зарчим миний нэг зарчим байгаад байдаг байхгүй ер нь нэг сайн зохиолтой сайн кинонд орно. Түүний хитийн зорилго гэх юм бол одоо яг ийм дүр гэсэн юм бол одоо л надад яг тийм тооччод байх юм бол байхгүй. Би л сайн зохиолтой кинод л тоглоно гэж бодож байгаа. Орлон тоглогч кинон дээр ажиллаад цаашаа ингээд одоо ингээд дуусгацсан биднээс ингээд одоо ажлаа процесс үйл явцаа бид нар нэгнтэйгээ ингээд өөрсдийнхөө яг хөвөн талаас нэгтгэхэд гаргаж иж ингээд хуваалцж штэ. Тэгээ зүгээр яг уран бүтээлч хүн талаас одоо би тэн дээр бол ингээд нобогийн хувьд одоо ингээд жүжигчин нобо те яг тэрний хувьд би ингээд айгуу олон зүйлийг нээж анзаарч эсвэл байсан зүйлээ буцаж ингэж тодтогч авч гарсан. Тэгээд бас надад одоо нөгөө нэг энд байгаа гэрэл маань илүү тод ассан. Яг хоо тэнцээ ингээд аудишн өгөөд явж байгаа ч гэсэн яг юм мейжер нэг юм
том прожект болж байгаа байхгүй. Тэгээ эн чинь ингээд тодорхой хугацаанд ажиллаад тэгээд би бас өмнө нэг дурдчихжээ. Уран бүтээлч хүн яг ингээд хэрвээ боломж нь одоо цаанаасаа юм ивэгцсэн байх юм бол олон ангитай киногоор одоо карьерээ эхлүүлэх маш зөв одоо шийдэл байдаг гэж бас юм одоо индустригийн те бидний салбарын хүн ярьж ирсэн. Тэгээд би энийг цааш нь бэлгшээгээд маш олон боломжууд, олон хаалгууд, гэрэл гэгээтэй шат ахиулсан хаалгууд нэгдэж байгаа. Саналын хувьд бол яригдж байгаа юмнууд байгаа. Тэгээ би ч гэсэн өөрийнхөө хувьд өшөө илүү ихэ цаашаа өсмөр байна, суралцмаар байна. Дараагийн ажил ирэхэд нөгөө нэг эргэтэн бэлэн болоё гэхээс илүүтэйгээр би хөвдөө зордох нь ажил ирэхэд би бэлэн байж ах хэвээр. Тэ? Хаалга тогшоход opportunity одоо тэр боломж хаалган дээр тогшоход хөө зааж би бэлэн болоод бацаад ирэх гэхээс илүүтэйгээр окей бэлэн үү гэл. Тэгэл айгуу тогтмол хугацаанд би өөрөөсөө асуудаг л да. Чи бэлэн байна уу? Яг одоо Marvel чам руу ингээд аудишн ирэхэд чи яг бэлэн юм уу? Тэ? Яг өөртөө үнэнэл ингээд ярих. Тэгэхээр миний цаашдын одоо зорилго бол ерөөсөө яг нөгөө би түрүүн бас тусгаж өгч ийсэн. Ерөөсөө тэр зорилгоороо би одоо яг хэдэн хувийн ч гэсэн өнөөдөртөө одоо ингээд амьдраад тэрүүгээр ингээд өөртөө ингээд шингээгээд явж байгаахыг зорж байгаа тийм. Өнөөдрийн нобо тэр яг миний мөрөөдлийн нобоны хэдэн перцентэж хувь нь энэ дотор явж байгаа. Тэгэхээр миний ultimate goal бол одоо энэ Монгол гэсэн identity би энэ улсаас гаралтай ингэсэн байвал энэ төр төрхөө энэнгээрээ бас тэр map дээр бас ингээд юу тавих те бидний өөрсдийнхөө одоо тэр map-ын дээр би жоохон ч гэсэн хөв нэмрээ оруулж contribution хийх. Тэгээд цаашаар нь дамжуулаад Монгол гэдэг culture, соёл ямар юм тэрийг одоо нөгөө сервис байдлаар уран бүтээл орсон ч тэнцээ хүмүүстэй танилцсан ч тэрийг ингээд одоо зөв мэдээлэл тарааж явах те Монгол маань өсөрч одоо ингээд тэлж байгаа Монгол бол ийм culture байдیں۔ Түүхний юм байдیں۔ Тэгээ ирсэн уран бүтээлээрээ Монгол хүний потенциал бас өөрчлөлт ийм байна. Аз дундаа бас юм ялгарл байна те. Тэрийг өдөө тусгаж өгсөн Монголынхоо нэрийг бас дөрдөөсөн тийм сайн уран бүтээлч болохыг зорж явж байгаа. Миний хамгийн ойрын зарлага бол тэгээ экшн кинонд орох юм уу? За тэгээд түүхэн кинонд орох хүсэл мөрөөдөлтөй байгаа. Тэгээд түүнээс хойш болвол гадны уран бүтээлд бас оролцож үзэх юмсан гэсэн бодолтой байна. Тэгээд бас гоё жүжигт бас гоё тоглох юмсан гэж бодож байна. Би бол одоо маш их өсөл мөрөөдөлтэй байна. Одоо эхнээсээ бас ингээ өсөл мөрөөдлүүд маань төлөвлөсөн ажлууд маань ингээд биелээд явж байгаа. Тэгээд би одоо ингээд бас дэлхийн давцанд гарсан кинонуудыг хийх, тоглох зорилготой. Яг өмнө хийсэн анхны найруулсан кинонууд маань бас дэлхийн фестивалуудад шагнал аваад явж л байна л да. Тэгээд энэ commercial зах зээл дээр бид нар бас team кино хийж гаргах team өсөл мөрөөдөлтэй байна. Тэгээд өшөө өөрийнхөө орон чадварыг шахавсан team дүр тогломоор байна. Тэгээд тэр нь ямар ч байж болно. Найруулагчаараа өшөө сайн суралцмаар байна. Зохиолчоорч бас суралцмаар байна. Дөнгөж л одоо эхлээл 2-3 алхаал явж байгаа хувьд тэгээд энэ мэрэгжлийг бас цааш өшөө сайн лавшруулан эзэмшиж оргилд нь гарахыг хүсэж байна да би ер нь бол. Тийм. Юна